Миний найз ажил төрөл бүх юм сайн. Энэс их асахгүй шүү нэ гэж. Өөрийгөө өөрчлөөд би чононгоог бүтээсэн гэж ярьдаг байхгүй. Тэр хүмүүст энэ их өнгөцгөн ойлголт юм шиг санагддаг. Их л хүчрэх хүүхээр эмгтээ харагддаг шүү дээ нарт. Энэ ер нь ойлж үтсэн болов гэмээр. Амьдрах хүслгүй байсан үе байдаг байхгүй. Амьдрмааргүй. Тийм өдөр надад ирж ирсэн байхгүй. Маш хэцүү асуудлууд өнөөдрийн чононгоог бүтээсэн юм байна гэж би ойлгож зүг. Зэрэгтэл дундаас ер нь нөхрөө хайж ирсэн үү? Тэр нь хайдаг уу? Үгүй. Ирэхгүй юм мэдчихэв. Тэмээс асуулт асуугаад ер нь ингээд бодоод исэн чи миний хэвээр амьдралын бүх зүйлийг хүч гаргаж ирж байна. Одоо хайж хүмэргүй шүү дээ. Урт удаан гой насламар шүү дээ. Яг үнэхээр би тантай ийм гой гүнз ярилцлага болно үнэхээр төсөөлсөнгүй. Би тэнд Монголын хамгийн том булчинтай эмэгтэй Батлан За бакетлист ярилцлагын ээлж дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Монголын бодибилдинг фитнесийн холбооны тэргүүн, олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч, чононгойгч хүрэлцээрсэн байна. За хамгийн түрүүнд цаг хугацаагаа зориулж байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. За бакетлист гэдэг энэ ярилцлага маань ерөнхийдөө таны одоо юу гэдэг фитнесийн замналч гэдэг юм уу те? Одоо хүн анх эхэлж байгаа нь яаж юун дээр анхаарах уу, хоол юу идэх үү гэх мэтчлэн зүйлийг ярихгүй байгаа. Илүү таны нөгөө хувийн сэтгэлгээ үзэл бодол, ертөнцийн үзэл тэр зүйлсийг илүү ярина. Тэгээд түрүүний ойлог ярьсанчлан тань бас бусдад хэлмээр санагддаг. Ялангуяа Монгол бус эмэгтэйчүүд хэлмээр санагддаг зүйл байдаг гэсэн тэр талаар илүү ярил. Жохоороос цэцгээ авдаг гэж. Тэгээд таныг цагаад зориулж ирж байгаад маш их баярлалаа. Гоё юм би. За. Баярлалаа. Хамс ингэ дотор нь эмэгтэйчүүд чанар байдаг шүү дээ. Цэцэг амаар санагдлыг л яхав. Цэцэг хаашин тавах. Хаашин тавахаар. Болох уу? Энэ тавьчих болохоор байна. За нэг бэлэг өгсөн дэр би бас энэ өөрийнхөө бэлгийг өгчээ. Энэ би сая Чонон кап гэдэг Монголд хамгийн өндөр шагналын сантай бодибилдингийн бүр мэргэжлийн тамирчид оролцсон юм шагналын сан өндөртэй 3 машин тавьсан юм Монголд байгаагүй тэмцээн хийсээ. Тайз дэлгэц гэдэг бүх юм тэгээд маш их олонний таашаалыг хүртэж яард их гоё байгаа. Тэгээ энэ нэг дурсгалын медаль хийсэн үндсэн медаль нь маш том шүү дээ. Аян зур дурсгалын энэ холбооны логотой энэ Чонон кап маань өөрийн гэсэн логотой болсон. Магадгүй энийг дурсаж үлдээч чи хадгалаад байжвал хэдэн жилийн дараа Чонон кап гэдэг маань мэргэжлийн про тамирчид ордог, про карт болгодог. Аюу том тэмцээн болох байх гэж би бэлгэдэж ирээдүйг нь аюу том хардаг. Тэгээд одоо энэ найруулагчтайгаа зурлаачтай 3 хүн байна. Тэгээд 3 юм медалийг дурсгая. Вау. За баярлалаа. Ямар гоё юм бэ? Чонон кап. Би ч ер нь чонл гэдэг хүн шүү дээ. Тий. За энийг хэлээ. За их баярлалаа. За. Миний зүгээс бас нэг бэлэг байна. Чимээ паблишинг энэ дугаарыг дэмжин ажиллаж байгаа. Энэ миний амьдралд маш гүн гүнзгий нөлөөлсөн юм. Вавилоны хамгийн баян өнгөт. Ерөнхийдөө хүний санхүү тэгээд ажил амьдралд хандах хандлагын талаар маш гоё өгүүлсэн. 1927 онд бичигдээд одоо хүртэл яг салбарынхаа 1927 онд бичигдсэн. Одоо 2 жилийн дараа 100 жилийнх нь болох юм. Тэгээд салбартаа эхний 5 жагсдаг одоо хүртэл стил ийм супер ном байгаа. Тэгээд Чимээ паблишингийн хамт олонд тэгээд хатан төмөр найздаа орчуулсанд нь баярлалаа. Үнэхээр маш олон хүний амьдралд нөлөөлсөн юм гайхалтай уран бүтээлийг танд өргөн барья. За баярлалаа. За. Ярилцлага манаас нэлээд сериусны болох байх гэж бодож байна. Хоёлаа түрүүнжс нэлээд ярилцлаа. Чонон капас эхлэе. Чонон кап тэмцээний ер нь хэдийнээс одоо зохион байгуулахаар хүсэж тэмүүлээд үнэхээр амжилттай сая зохион байгууллаа. Энэ юу болов? Миний нэг сэтгэлийн мухартай юм байсан гэж шагналын сан өндөртэй тамирчдын хүсэн хүлээсэн тэгсэн мөртлөө бүр нэг гал гарсан тайцтай. Одоо ингээл мистер Олимпийн ямар очиж үзэхвш ингээл сошиалар ингээл харуулъя нэг ийм тайцтай тэгээд нэг мэргэжлийн про тамирчид ордог бүр ингээд чансаа өндөртэй тэмцээ хийх юмсан гэж. Ер нь сэтгэлийн мухарт байсан. Тэгээ энэ хаавар ерөөсөө хиймээр санагдаад байсан. Тэгэл
яаж нэр өгөх үү, юу гэдэг тэмцээн байх вэ гэж бодсож байгаа л ерөөсөө л өөрийнхөө нэртэй холбоотойгоор чонон гэж нэр өгье гэж шийдэл. Чонон ч өөр амар гоё нэг сонсголонтой сонсогдоод байсан байхгүй. Тэгэл зурагчлуудаа шийдсэн. Тэгээд холбооныхантайгаа яриад хийсэндээ. Наач одоо манай лого байхгүй. Харин тийм ээ. Энийг сорвигтай ч юм байгаа зү. за чонон мөрөдөл биелүүлчлээ те. яг зөв. Одоо нөгөө нэг манай юуны маань одоо ярилцлагын маань бас нэг нэртэй холбогдож байна. Bucket list гэдэг дөрөв хоёлын ярьжсэн хүн энэ яваа наснда заавал хийж үзхийг хүсэж байгаа зүйлсийн чагсаалт. Тэнгүүд таасаа энэ чонон капи хийснээрээ нэг ингээд листэ чеклж байгаа юм шүү дээ. Өсөндөө өрчин гэсэн үг тийм. За чонон энэ чонон гэдэг нэр их маш сонирхолтой байна. Яагаад энэ нэрийг одоо ингэж дуурсгах болов? Яагаад таныг чононгоо гэж дуудах болов? Надад нэг ер нь л яхаа түүхтэй. Чононгоо гэдэг нэр бол надад нэг түүх байдیں۔ Тэгээд гэхдээ энэ нэрийг манай их сургууль багшилдаг гэсэн найзууд маань надад өгч ирсэн. Тэгэл яг түүх нь бол би одоо ярмааргүй. Гэхдээ тухайн үед чононгоо гэж намайг дууддаг. Тоглооморч тэр ингэсээр хагаад нэг хэсэг мартагдсан явж байтал тамирчин болоод нөгөө 90 дээлтэй байсан хүн чинь тураад гой биетэй. Өөрийгөө гоё битээ хичээж нэг шал өөр болчихсон шүү дээ. Тэгээд миний фэйсбүүкийг хүмүүс нэг фэйсбүүкөө үндсэн нэрээр нэрлэдэг шүү дээ. Бүдүү мис гэдэгчсэн байхгүй. Таны аягүй. Тий, бүдүү мис гэж байсан. Та өөрөө өгсөн юм уу? Тий. Яагаад? Хөөрхөн санагдаад ирсэн хөөрхөн. Нэг тарган бүдүүн байсан болохоор тэгсэн мэтлээс өөрийгөө гоё ороо бас мэдрэмэр. Тэгээд бүдүү мис гэд тэр үчний бүдүү мис гэд нэг кино интерматанд оруулсан шүү дээ. Бүр дараа нь өөрчлөгдөл амар болдог. Тэр энтрийг бодоод ч юм бүдүүн мис гэжсэн чинь тамирчин болсон дараа манай уулзцыг гавьяад чата юм тамирчин болж байна бүдүүн мис зэсг нэрээ солиоч. Тэгэл оройн шууд над чононгоо гэдэг нэр л орж ирсэн. Гэтэ би чононгоо гэдэг нэрээ дөр фэйсбүүкийнхаа нэр гэж бодож ирсэн. Тэрнээс өөрийнхөө одоо бүр ийм нэр болтол явна гэж бол бодоагүй. Бүр юм чонон кап хүртэл явна гэж бодоагүй тийм. Чонон кап хүртэл явна гэж бодоагүй чононгоо гэл. Одоо бол тэгэл хүмүүс ариуна гэж дууддаг юм байхгүй шүү. Чононгоо гэж чононгоо. Таны хүртэл ариунаа гэдээ дуудсаж та анзаарахгүй дуудсаагаас юм шиг гэсэн. Сая би фэйсбүүкийнхаа нэрийг өөрийнхөө үндсэн нэрээр авах нэрээрээ болгож үзлээ. Гэсэн ингээл ерөөс болгоод байж л хүүе юун ариунаа вэ гэл болоо штэ гэл ингээл зарим нь ингээл яг эцэг ихээс өгсөн сайхан нэр би голж байгаа биш л те. Гэхдээ яг зөв өнөөдрийн энэ төвшөнд надад нэг тийм гоё цогтөг юм шиг санагддаг. Гоё хиймэртэй. Тэгээд би нэг зураг пэйж дээр бас тавьчихсан туранхаа чон юм зураг. Чон ингээ туранхаа байхтай амар хүчтэй гэдэг гинэ. Амар хүчтэй. Чон өөрөө юм л давуу чанар дайвах штэ хямрлаг гэдэг утгаар нь ч юм уу. Чонны гэр нь өөрөө дотроо ингээ өөрийн гэсний шүтдэг юмтай байх гэдэг л таван. Тэгээд нэрээ дагаад ч юм уу ер нь чонын зураг мөр харахаар гоё харагддаг. Тэгэл тэмцээний хүртэл чонон кап гэж нэрлээ. Логон дээр нь хүртэл сорвигтой чон хийгээл ингээл чон гэдэг юмар жаахан өөрийгөө жаахан асааж явж байгаа гэхүүд. Тиймэрхүү л утгатай. 2018 онд Facebook дээр хийсэн таны нэг зургийг харсан. Одооны чонгоо тэр хүн бол огт биш байсан. Буюу та 2018 оноос хойш хамгийн анх фитнес гэдэг энэ маш том ертөнцид хөл тавиад орсон юм байна л. За яг фитнесийн тамирчин болох тэр эргэлтийн цэг яг яагаад та өнөөдөр хүртэл ингэж богино хугацаанд та нэг жилийн дараа тайзан дээр гарчихсан гэсэн шүү дээ. Яг тэр яг юу болчихоо чонгойч. Яг яагаад та тэр фитнесийн тамирчин болов? Ямар хүчин зүйл танд нөлөөлөв? Юу тохиолдов? Нэг яг тухайн үед амьдралд жаахан эмэгтэй хүнийхээ хувьд нас цусээрээ ч юм уу жаахан нурж авсан үе юм болов. Тэгээд өөртөө нэг эрүүл мэндийн төлөө анхаарал тавиад турж фитнест явж турж өөртөө л нэг жаахан өөрчлөлт өгсөн байхгүй. Тухайн үед ч тамирчин ч гэж бодсонгүй. Тэгэл надад боломж байгааг харсан. Би нэг тийм гоё юм. Дотроо мөрөөдөл маань олонний танил хүмүүсийн бахархлыг төрүүлсэн нэг тийм хүчрэг эмхтэй болмоор. Тэгтээ тэр бодол их орой орж ирсэн шүү. Анх тайзан дээр гарсны дараа. Тэгээ анх тайзан дээр гарахт бол алгааж мэдэхгүй гарсан. Хүмүүсийг дуурайгаад л 40 нэмэх англи гээл нөгөө 40 нэмэх насныхан оролцдог англи тэр жил нээгдээл. Тэгэл манайхан ч фитнесээрээ шуурал модель англид орно гээл бикинийг оюулал бас тэдний дундаас би ч бас жаахан юм сэтгэлийн хөдөлгөөнтэй юмд их
нийтчтэй найрсаг өөдгийг хэдэн найзтай 2 3 найзтайгаа нийлэл орсон байхгүй. Орохгүй бэлдчихсэн. Тэгэл тайснаар гарсан. Нэр нь бол уугийн гавьяатын одоо санал тавьснаар шүү дээ. Үлдсэн гавьяатын санал тавьснаар. Бид хэд чинь хэдүүлээ 3 4 үлээ нийлж хаалаа. Өдөө ч нэмхийхэн модель ангилт анх гарч ирсэн. Тэгээд гарчгаад тайсан дээр гарчаад тэмцээнд орохын өмнө 2 өнөө 3 хоногийн өмнө уугийн гавьяат манай холбооны шүүгч хоёр надад хэлсэн. Ариуна чи бол модель биш. Бас ингээд гомдморч юм шиг дургу өрмөрч юм шиг. Чи бол атлетик ангил. Чи атлетик зогсох хэрэгтэй гэхэд би бүр тас эсрүүцчихсэн боли би настай хүн те үеийнхэнтэйгээ баймаар байна. Тэр залуучуудаа чинь би юу зогсож идэв. Тэгэж тэр болчин тэр чинь манай тэр үед чинь ганц сар бол одоо мундаг тамирч шүү дээ. Ганц сар бол энэ чинь дэлхийн авраг болсон те. Азиагаад аягүй олон жил хичээлсэн ингээл мундаг хүмүүс орж байгаа байхгүй. Бичтэй тэд нар чинь барааг нь холоос харж ирсэн үхэс би мэдэхгүй шүү дээ. Зурагт нөгөө фэйсбүүкээр хараад шүтдэг. Ялангуяа би уугийн гавьяат ганц сар бол хоёрыг чинь жинхэнэ тэр хоёрыг чинь зургийг нь PC-ийг нухаж тэр хоёрыг чинь харж тэр хоёроос ч өнгөлөхөр дуурайлаа авч одоо өөрөөр хэлбэл крашилдаг гэх юм. Одоо та нарын хэлээр ямар гоё юм бэ ингэж өөрийгөө өөрчлөн бодчихсон. Тэр хүнтэйгээ тайснаар гарах болчихж байгаа юм чи. Тэгээ яг ер нь бол дүр сэрэгдэл сүлдээ орохгүй гэдсэн чинь чи бол хойлонд нь зогсгсон сонголт ирж байгаа байхгүй. Тэгээ орсон. Би модель англи дээр хусагдсан. Тэгээд нөгөө атлетик гэдэг нөгөө булчинтай ангилтаа 3 дугаар байр буюу хүрл медаль пеналийн 5 шалгар. 2018 оны явдал шүү дээ тий? 19 оны 3 сарын 5 анхны мартагдахгүй. Тэгээд анхныхаа хүрл медалийг авчихсан улсын авраас. Тэгэл яагаад ч юм надад өөрөөр ингээ бахархал төрсөн. Чичэн хотын авраг биш. Улсын авраг. Гэхдээ энэ тэмцэнээс би ингээ 40-д настай би ингээ медаль авчиж байгаа юм чинь надад боломж байгаа юм байна. Бас нэг миний төрсөн юм. Тэр бүдүүн байгаас ахуулаад бие өөрчилж чадсан юм чинь дахиад надад булчингийн маасыг өсгөхөд дахиад явах боломж байгаа гэдгийг хамгийн сайн ойлгосон байхгүй. Тэгээд нэгдүгürt би булчин бол хөшрөхгүй хийж левел тэр булчин ажилтсан байна гэдгийг л ойлгосон. Тэгэл олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн болох. Ингээд хүн болгонд нэг дотоод мөрөөдлөө идэх шүү дээ. Тэр мөрөөдлөл биелэх гэж алхаж орсон юм уу та. Өөрт хамгийн гол нь боломжтой гэдгийг би өөрөө харсан баг. Надад боломж байна гэдгийг би чадах юм байна. Тэгэл зүтгэцсэн. Энэ боломжтой гэдэг үг зарим хүмүүсийн айгүй хол сонсогддог юм шиг байна. Тэгэхээр магадгүй ярьцлагыг үзэж байгаа 40 гарцсан 50 40 байгаа эсвэл 30 за хамаагүй нас хамаагүй тэр хүмүүсийн бүх хүмүүсийн хувьд энэ зүйл нь боломжтой юу? Та бүр ингэж мэргэжлийн тамирчин болсон хүний хувьд энийг бол баталгаатай хэлж чадах. Бүх хүмүүсийн хувьд боломжтой юу? Зөвхөн бодрилтэн биш шүү дээ. Бүх зүйлд боломж байгаа шүү дээ. Яагаад байхгүй гэж? Ганцхан чи л өөрөө хүс. Чи өөрөө хичээ. Нөгөөд нэг юм байд шүү дээ. Завтай үедээ гэдэг л болж. Зав гаргадаг л болж байгаа байхгүй. Надад хувийн зохион байгуулалтыг. Ерөөсөө боломжгүй юм гэж бүр хаанч байхгүй. Бүр юун дээр ч байхгүй. Бодибилдингийн спортод бас нэг босож спортоос даваа чанартай байдаг. Одоо бөхч юм уу, гимнастик ч юм уу, одоо юу гэдэг нөгөө цаг хугацааны яваар нэг насны нэгүүд нь хязгаартай ч гэдэг юм уу. Одоо чинь бөхшүүдч чинь 35-аас тийш гараад ирэхээр ахмад үе болоо явчихдаг. Одоо харьдаг яг үнэ тий харьдаг тий. Энэ бодибилдингийн спорт тийм биш байхгүй. Хэдэн настай ч байсан чи ажиллаж лээвэл булчин хөшөрдөг учраас булчин хөгжиж л байдаг. Хэдэн настай ч хүнд таарсан ямар биеийн пропорцтой ч байсан хөгшин залуу тий одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнд ч байсан нээлттэй спорт байхгүй. Хинч сон тэгсэн мөртлөө заавал одоо мэрэгжлийн гэх юм шаардахгүйгээр та захын зүгээр гэрийнхээ ажлын бизнест ороод хийхэд л танд боломж нь байгаа. Ийм спорт байхгүй. Нийтлэг юм уу? Зөвхнийдэг хамрах боломжтой. Зүгээр өөрөө үнэхээр их хүсээд байна уу юу гэдэг л асуудал байна. Боломжоо л өөрөө гаргах хэрэгтэй байхгүй. Тэгчээд боломжгүй юм гэж юусоо байхгүй шүү. Сонгогч та түрүү хэлсэн шүү дээ 2018 онд хамгийн анх фитнес төгөл тавихад яг эмэгтэй хүн нэг жоохон гондж явсан болоод тэрийг өөрчлөх гэж ярьсан шүү дээ. Яагаад та өөрийгөө тэгж мэдэрсэн юм бэ? Чин эмэгтэй хүний гоо үзэмж гадна талаас гэдэг юм уу сэтгэл зүйн хувьд ч гэдэг юм уу ер нь 40 нилээн гараад тэгээ ер нь бол юм би яг
одоо өнөөдөр би нэг юм хэлдэг байхгүй. Би автайт хийгээд өөрийгөө өөрчлөөд би чононгоог бүтээсэн гэж ярьдаг байхгүй. Тэр хүмүүст энэ нэг өнгөцгөн ойлголт юм шиг санагддаг. Миний хувьд би тэгэхэд тэр үед Аруна гэд их сургуулийн багш 3 хүүхдийн ээж амьдралд яг л бусдын ажил ингээ адил авсан тий. Өнөөдөр чононгоо болоод ингээ явна гэдэг тэр үеийн Аруна өнөөдрийн чононгоо 2 тис 2 өөр хүн. Нэг биеийн дээр 2 өөр сэтгэхүй, 2 өөр бодол, 2 өөр мөрөдөл, 2 өөр замнал, 2 өөр алдар нэр, 2 бүх юм маань 2 өөр болсон. 2 өөр амьдрал. 2 өөр амьдрал. Өөрөөр хэл би нэг ертөнцөс нөгөө ертөнцөд очисон гэж өөрийгөө боддог. Тэр үед Аруна хэн байсан? Би зүгээр хэлээ л та. Амар сэтгэлээр ундаг, жоохон юмд гомддог. Нэг сэтгэл зүйн ирж байгаа одоо гэрүүлийн ч бай, ажлын ч бай, ер нь сэтгэл зүйн хувьд ирж байгаа ямар нэгэн хүнд нэг алдаа тогтоодол ч юм уу юм гарна шүү дээ. Ер нь хэцүү зүйл хүн тохиолддог үстэй амьдралд тэр бүхэн дээр нэг нугардаг тийм хөгийн тийм сул дорой эмхтэйсэн баг. Одоо бол би өөрийгөө тэгж боддог. Өөр дахиад зөндөө их мөрөөдөлтэй айгуу тийм. Яг эд миний нас штэ гэсэн юм сэтгүүд. Тэнд Аруна унж явсан бол нэг хаалга татаад өөр орчин дараа үлгэрийн юм шиг орчинд орж ирээд өнөөдөр би арай өөр явам уу? Их саагүй ярих гэдэг ч магадгүй шүү. Яа тэгвэл би өөрөө тэр гоё юм амьдралаас мэдэрсэн байна. Харин тийм болохоор бас хоёулаа ингэж гоё ярилцаа сууж байгаа. Би бол маш их талархалтай байна. Чоронгоогч тэгээд хүн болгонд өөрийгөө төгж мэдрэх үе байдаг. Нас чамаагүй, хүс чамаагүй гэж би бодож байна. Тэгвэл 2018 онд за тэр үед Аруна өмнө нь магадгүй тэр мэдрэмжийг авдаг байсан баг. Тэгтээ нэг юм за боли. За одоо ингээл дуусгая. Би өөрийгөө апдейт тэгээд цоош нэрхлүүлье гэж нэг юм эргэлт буцалтгүйгээр шийдэл нэг юм сэтгэл зүйн юм тесэрсэн байх гэдэг аахгүй. Надад бол тэгж санагдаад байгаа. Зүгээр удаан хугацаанд бодож явж байгаа за гэд шийдвэр гаргachaaгүй юм шиг байна. Би яг тухайн цаг үед гоё хамт олон дотор гоё орчинд зөв газараа орсон юм уу? Тэндээс аягүй гоё мотивац аваад тэгээд нэг ерөөсөө л өөртөө боломжоо харцсан байхгүй. Тэгэхээр л би тэр өнгөрсөн Арунаг хаяал гэсэн бодолд. Тэр үеийн яг одоо амьдралд бол нэг муухай зүйл байгаагүй ш. Сайхан амьдарч байсан, сайхан албан тушаалтай, ажилтай юм гэсэн мөртлөө бүх зүйлд ингээл нэг жахан амьдралын нэг тийм. Одоо би яг тайлбарлаж хэлж чадахгүй байна. Өөртөө таалагдахгүй байсан юм уу та? Үгүй би өөртөө амар таалагдчихсан. Айгу гоё юм хэлсэн. Махлаг, марайлаг. Зүгээр л нэг тийм магадгүй нэг одоо юу гэдэг гэрүүлийн хувьд одоо үйл алгалцал ч юм уу эмэгтэй хүнд чинь их хэцүү шттэ. Нэг тааш тохирохгүй ч байсан үе байсан юм уу? Ажиллаж өөр яг дуртай ажлаа хийгээгүй ч юм уу? Ингээл бүх зүйл. Тэгээд нэг ачаал аягүй ихтэй байсан надад. Ар гэрээ харна, ажлаа хийн, хүүхдээ асарна. Тэгээд нөгөөд байгаа газараа үнэлэхдэггүй байх гэдэг чинь хүнд нэг тийм. Тэгэл ерөөсөө ажилласаач гарсан. За ер нь ингээл яаж би боддоо шүү дээ. Яаж тэр нуруу маань өвдөөд яагаад тэгээ өвчлөөд жин ихтэй байсан, ирээдэлтэйсэн учраас нуруу өвдөл ер нь л эмч маань надад зөвлөсөн шүү дээ. За ингээд солонгос руу хаалганд яваад ингэх шаардлагатай ихчээ. Эмч маань надад тэгж хэлсэн. Ихчээ энэ бол насных гэж хэлчихсэн. Одоо би тэр эмч байгаа налтанд байдаг. Тэр эмч маань надад Арунагч энэ бол одоо нэг насных байхгүй юу гэж хэлчихсэн байна. Яг би хаглаа малганд орсон л доо. Гэтэ одоо тэр эмч тэгээ би уулзсан түүхээ ярих уу. Тэгээд би ч нөгөө тураад ингээд нөгөө эмчтэйгээ уулзгаж болцсон байжсэн. Тэгээд ууцсан. Нэг жил гарсан болсон баха. Тэгсэн чинь манай чемпионс тэр манай эмч маань айгүй гоё боди залуу байдаг шүү дээ. Тэмүүж ингээд нөгөө эмч маань тэнд бэлтгэл хийж яваад таарсан. Би яг Азийн аврагт явах гээд яг бэлтгэлтэй ингээд төгссөн 7-8 хоногийн өмнө ч байлаа таарсан. Хүүе сайн байна уу? Сайн байна уу? Би таныг пэсэр ингээ хараад байгаа. Нөгөө нэг халаа маглаа яриад явсан нуруу нөвчтэй бүгд нас ярьдаг. Тэр үед эмч маань надад тэгж хэлсэн. Энэ бол насных гэж хэлсэн. Одоо л манай эмч надтай шал өөр ярьдэн шүү дээ. Загч та ингээд нуруугаа ингээл хамгаалаад байна. Одоо та тэмцээнд бэлдэж байна уу? Яаж нээж ингээд ингээд анхаарал тавиад ингээ одоо явдаг байхгүй. Миний нурууны талыг хамгаалаа явж шүү дээ. Тэгээд эмч маань бүр өстой би бүр таныг хараад ингээ биширчин наагч өстой баяр хүргээгээл тэндээс бүр ингээл уураг аваад
надад судалдаж аваад бэлгэлээл амжилт гэсэн их ч ястай нэрэ гэл. Тэгээд яг хүнд нэг бас өөрийгөө дайчлаад ингээ явах юм бол эрүүл байх болцоо бол би бас олоод авсан баг. Тэгээ би эмчээс асуужсэн байхгүй. Энд чи миний нуруу идэгцэн үү гэдэг. Үгүй ээ чирээс идгээг. Ганцхан та ихэр ингээ нурууныхаа булчин хөгжүүлээд тэгэнгүүт нөгөө нурууныхаа үеинүүдийг хамгаалаад ингээ барьцсан. Ачаал өгөхгүй, та өрөвсүүлэхгүй, өвтөхгүй л байвал ингээл та ингээ цаашаа хэдэн жил ч явж болно гэж хэлчихсэн баг. Тэгэхээр эрүүл мэндэд асар их нөлөө үзүүлсэн байхгүй энэ спорт. Эхлээл эрүүл мэндийг хүнд өгч чинь шүү дээ. Дараа нь нөгөө гоо сайхныг өгч чинь бонуснд нь тийм. Тэгээд дээр нь сэтгэл зүйд нь засаад өгч чинь. Энэ хүмүүс сайн дураараа маш хөгшөөд байгаа юм шиг танд санагддаг. Зүгээр ингээд өөрийгөө итгэх хөгшөн гэж боддог. Ялангуяа манай монголчууд одоо дөнгөж 40 мөч гарангуйтаа би хөгшөрчлөө бараг л юм болчлоо. Тэгснэ юу гэлээ 30 35 гараад тэрнгүү шаарагддаг ч гэж байгаа шиг тий. Заавал танд ер нь тийм сэтгэлгээ анзаар гэдэг. Би яагаад тэгж асууж би ч өөрөө тийм сэтгэлгээтэй байсан. Харин тий. Одоо танд ямар мэдрэмж төрж байна? Одоо тэгээд хүмүүсийг харахаар ер нь яг юу гэж бодогдож байна? Хойлоо гоё нэг ярил л та үеийнхэнтэйгээ ер нь тэгэл 70-аад оныхаа амьд юм уу энэ төр гэлөө тий. Дургуур гэдэг байхгүй гэсэн. Яг масаараа тийм биш баха. Ер нь тодорхой нэг хувь хүмүүс нэг хэсэгэн тэ масаараа биш баха. Ер нь тодорхой нэг хэсэг бүлэг хүмүүс байгаа. Миний эргэн тойронд ч байгаа. Дэвч гараал ирсэн. Надаас одоо 10 насаар дүүм мөртлөө одоо миний ээж их харагдчих байгаа усад байна шүү дээ. Энд чи өөрөө өөрсний ер нь л эцсийн үндэ өөрийгөө л хорлоод явуулсан шүү дээ. Нөгөө боломж байгаад тагт чинь авахгүй яваад байна л гэсэн үг үстэй ер нь л. Одоо тий миний хувьд бол нөгөө би хэлээд байгаа шүү дээ. Насвал тоо гэж хүмүүс ингээл алаад үеийг хэлнэ. Гэхдээ л насвалт ширж байгаа. Би одоо залуу харагдахгүй л байгаа зү. Би чинь ингээл талент ингээл харах чинь нүүр ам мөрчийгээл ингээл тодорхой хэмжээний нас чинь чирэн штэ. Тодорхой хэмжээний одоо өнгөрсөн жил хийдэг байсан бэлтгэлээ одоо хийж чадахгүй. Жилээс жилд ингээл миний одоо чадал буураад ч юм уу ингээл энэ чинь байгалийн юм штэ. Байгалийн жам ясны зүй ясны гэдэг шиг жам ясны юмыг бол бид нар зөрчих боломж байхгүй байхгүй. Гэхдээ харин тэр жам ясны тэр зүйлийг яаж удаа доктортой хэмжээгээр хадгалж явах вэ? Яаж өөртөө ашигтайгаар байлгах вэ гэдгийг л бид нар сэтгэхүй суралцчих хэрэгтэй байхгүй. Жишээлбэл одоо хамгийн наацхан бид нар заавал тэгж одоо үнтэй гоё хоол авч идэлтэй тансаглал ингээд одоо нэг амтлагч ихтэй тэгэл ресторанаар хооллоо. Яагаад хөдөлмөрлөд өглөө босоод өөрийнхөө өдөртөө 4 порц хоолоо хүүхдүүдийнхээ хоолыг савлаад хийгээд ингээд өчөж болохгүй байгаа. Яагаад заавал тэр одоо амттай юмнуудыг идэх гээд байгаа тий эрүүл юмар шүү дээ. Тэгсэн өвцөн хань ядуу те өөстөө ингээ өвдчлээ гэсэн хүмүүс зөндөө байдаг. Бүр залуугаараа ингээл явчихж штэ юм. Тэгэхээр нэгэд урт удаан амьдралын айгу чанартай амьдрахын тулд бид нар өөрөөсөө шалтгааллах бүхэл зүйлийг хийх хэрэгтэй байх гэж бодож штэ. Хүмүүс гэдэг ер нь өвчлөгийг мэдсээр өж үр дүн нь сөрөг байх нь мэдсээр өж тэрийг ингээд урт хугацаанд хийгээд тэгээд өвдчингүүтээ тэрийг юм тарай гарч юм уу ямар нэгэн аргаар ингээд зохицуулах гээд байдаг. Одоо тэгээд нэг амар онлайн лаг юм ярих гэдэг чаав. Яг тэр нөгөө миний тарган байсан үед би өөрөө тийм л хэлсэн шүү дээ. Телевизээрээ үзэл диваныхаа ор зугаал баг идэж байгаа маа болчихвол тий. Амтлагчгүй мах идэхгүй өөхгүй мах амтгүй гэл тий. Өөх тасыг тэгэл ер нь ингээл тийм үе надад байгаа учраас би одоо нэг айхтар цэцэрэхгүй. Гэхдээ л хүн өөрчлөлт хийж болдог байхгүй юу? Гэдгийг хэлэх гээд байна. Тэгээ одоо яаж ойлгуулахыг мэдэхгүй. Одоо би ингээл хүмүүс ингээл харж байгаа ч одоо эмэгтэй хүн штэ. Одоо ингээл давсган ингээл зархаа эмэгтэй ш давсган ингээл унжцсан. Гэл явж байгаа чинь гоо зөө өвдөж ямар харагдах вэ? Нөгөө нөхтөөч ямар харагдах вэ те? Нэг хувц аваад өмсгөд ямар байх вэ гэдэг юм үү тэгэл ингээл айгуу амьдралын наацхан зөндөө асуудлууд ингээд байж байгаа. Цаашлаад эрүүл мэндийн асуудал байж байгаа байхгүй. Тэр өөртөө гарах боломжийг гарах хэвээр. Тэгээ би юу хэлэх вэ? Би болчиход байна. Би тэрийг гаргачаад байна. Би 45-аас 46 насны хооронд би энэ эргэлтийг хийчихсэн юм байхгүй. Энэ эргэлтийг хийхдээ би бүр тамирчин болтлоо хийчихсэн. Одоо тэгээд өвдөх өвчнээ тэрээ одоо хэцүү зүйл надад тулах нь их бага л да. Ер нь бол өмнө нь бол хэм байсан хавар за би 40-д настай за бүр 37-8-аас эхлээл хавар намар сувлил төвддөг. Баахан анчуудаг шахуулдаг. Нөгөө зүрхний нөгөө хаздаг харагд амар өвдөг тариа хийлэгдээ заяа. Тэгээд даралтны аппараттай гэртээ заяа. Үнэн амьдрал өөрөө тийм байсан. Би өөрөө тийм фүгийн байсан байхгүй юу?
Одоо даралтны аппарат одоо надад уудаг юм байхгүй. Харин витаминыг бол эрдэс амин дэмий нөхөхийн тулд бүр ингээд хангалттай сайн тэрэндээ брэнд хувцс гэхээс илүү тэрэндээ илүү идэж уух юмдаа илүү анхаарал тавьдаг гэдэг юм. Одоо нэг оройсон л доо оройхон орж ирсэн. Гэтэл орж ирсэн сайхан штэ энэ амьдрал руу би. Тэгэхээр би энэ амьдралыг цааш нь ингээд урт удаан авч явах хэрэгтэй зэн чанарлаг амьдрал хэрэгтэй. Энэ чинь юу гэхээр би эрт өвдөхгүй, өөр хүүхдээ зовоохгүй, тий? Би зөв яваад байвал би өөрийнхөө хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийж чинь. Тэд нар би одоо их өв үлдээж чадахгүйгээс хойш одоо үл хөдлөгч гэдэг юм уу, машин дэрэгч гэдэг юм уу, би ийм айхтар тэм зүйл би бол үлдээж чадах юм биш байхгүй. Би юу үлдээх ёстой вэ? Эрүүл сарвал аж төрөх амьдралын хэм маяг, дайчин байх хэм маяг, дээр нь өөрийнхөө хийж бүтээж байгаа, уралж байгаа зүйлээрээ би өв болгож өөрийгөө хэр удаан ач зээнэрийнхээ хувьд хэр удаан чанангаг ариуна гэдэг эмээгийн элен суланцын амьдралыг одоо хийхэд тулд одоо чи мэдгүй би дайлаа гэдэг. Тий. Дайлан байлаа яал ингээл одоо өв соёлоо үлдээх гэдэг шүү дээ. Тэр нь бүтээлч байх хэрэгтэй байхгүй. Тийм л юм үлдээ. Тэрнээс би ахтар үнтэй тэр байрмаар тий их хадгаламж энэ төр угаасаа надад байх ч. Дараа жил тэтгэвртэй гараад хадгаламжтай болъё гэж бодож байгаа. Нэр түрүүн бас та ярьжсэн хадгаламжтай болъё гэд. Хадгаламжтай болоход энэ Вавилоны хамгийн баян хүн гэдэг ном маш их нөлөө болно шүү. Энэ дэр их гоё аргууд заасан байдаг. Орлого бүрээсээ 10% гэд. Тэгээ энэ удаагийн дугаарыг Чимээ Publishing дэмжиж ажиллаж байгаа. Баярлалаа та бүхэнд. Чонгогч Монгол эмэгтэйчүүдийн хувьд танд бас ингэдэг гоё хэлмээр зүйл байна. Ярмаар зүйл байна, учирламаар зүйл байна, ойлгуулмаар зүйл байна гэж та түр ярьжсэн шүү дээ. Яг юун дээр нэлээд анхаарахаар байна? Яамаар байна? Та яг бүсгүүчүүд танд чи юу гэж хэлмээр байна? Би эмгтээчүүд гэхээс илүү өнөөдөр миний яриг ирчүүд нь, нөхрүүд нь, найз залуучууд нь сонсч асаал гэж бодож байна. Эмгтээчүүд сонсголох л та. Эмгтээ хүний одоо жишээлбэл ажлаа тараал гэртээ ирнэ шүү дээ. Гэртээ ирээд сайхан ингээл амраал нөхөр нь ирчдэг, сайхан хоол цаайл, гэр бүлийн сайхан уур амьсгалтай ингээл байж болно. Би бол эмэгтэй хүнийг бол гэр орныг нь би амрах сайхан таатай орчин гэж би боддгоо. Миний гэрч тийм биш. Ажлын байр мөн үү? Миний гэр бол миний ажлын байр. Яагаад гэж? Тэнд нэг юм унтсан байна, тэрийг аваад тавьчихсан. За махаа гисгэж юмсан. За нэг хөргөчөө цэвэрлж юмсан. Тийм үү. За энэ орны бүтээлэг нэг юм байна. За өнөөдөр цагаар илээ бооч. За нэг бокны юм байна. Өдөр тутмын бүх зүйл гэрт эмэгтэй хүнд ажлын талбар байдаг байхгүй юу? Ажлын талбар байхгүй юу? Энэ эмэгтэй хүн эрэгтэй хүмүүсээс илүү стресс хамгийн өндөр зүйл нь энэ байхгүй. За тэгээд тэр дээр нэр нөхөр нь хайрладаг, халамжладаг бол за тэгээд дуус. Ер нь бол тий. Би бол тэгэхээр эмэгтэй хүний хамгийн өөрийгөө стрессээ тайлах, хамгийн амралтай байх газар. Өнөөдөр сая чивтер кофе уугаасан шүү дээ. Энэ миний амралт. Би чамтай амар гоё ингээд сэтгэлээсээ гоё татна ингээд чи залуу ч гэсэн надтай ингээд ойлголцоод яриад байж байгаа нь миний хувьд амралт байхгүй юу? Хэдэн найз хүүхнтэйгээ гараад нэг вайн уугаа суух энэ амралт байхгүй юу? Эмэгтэй хүний хувьд би бол тэгж бод. Би өөрөө тэгж амардаг байхгүй. Надад бол гэр орон бол амралтын газар юусоо биш. Зөвхөн би тэнд хоногдруулж өөрийнхөө дараа ажиллах, маргааш ажиллах би энерги авах газар байхгүй. Миний хувьд бол тэгээд эн чинь бас гэр бүлийн орчин нөхөр гал зөндөө юм эмэгтэй хүнийг таргалуулах, эмэгтэй хүнийг хинчиш болгох, эмэгтэй хүнийг хүүтэн хүндий сэтгэл зөрөхгүй болох, эмэгтэй хүнийг одоо мөрөөдөлгүй, хүсэл мөрөөдөлгүй юм симхи сэтгэлтэй сэтгэл сэмрэх гэж яддаг шүү дээ. Хүний одоо зодод цохоод хүн хэцүү болох лахалтай нөхөр нь зодддаг бол тийм ээ. Гэтэл тэхгүй мөртлөө зарим нэгэн гэрчүүд хажуудаа байгаа ханыгаа сэтгэлийн сэмэлдэг байхгүй. Сэмэрхий сэтгэл гэдэг угаасаа тэгээд эмэгтэй юм бол тэгэл за тэгээд нас ахаад ирсэн, нүтгч гараад ирсэн бол за тэгэл босч ирэхгүй дээ хэцүү. Тэгэхээр тийм байхгүй тулд нэг одоо хосууд байна шүү дээ. 50 гарсан битэр ч гэсэн одоо өнөөдөр хосууд шүү дээ тийм. Бие биендээ ингэ найр тавьдаг, боломжийг нь олгодог, мөрөөдлийг нь биелүүлэхэд нь тийм ойлгодог. Би бол тийм байгаасаа л гэж боддог. Нөхрүүд бол нэг ийм юм анзаардаг надад. Миний ажил бол ажил. Яг л тэр мөнгө олж. Эхнэр ажил бол зүгээр тэг юу юм бэ? Одоо
ажил ихэн цаашаа яагаад гэвэл нөгөө орж ирж овоотлол хоцотлол орлого олохгүй байгаа нь айгүй хэцүү санагддаг л ахал та. Миний хувьд бол би бол тэрэнд нь бол одоо ч эсэргүүцдэг би дургуйд. Би ч гэсэн адилхан ажиллаад ядраад ирсэн шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр би өөртөө цаг зав гаргаж өөрийгөө өөрчлөхгүй бол би зүгээр ингээд нухлагдаад босох юм юм амьдрал. Тэ? Хүсэл мөрөөдөлгүй хинч. Ер нь иймэрхүү зүйлүүд надад нөлөөлсөн болов. Өнөөдрийн чононгаа бий болгоход. Гэр бүлийн нэг тийм би энийг ойлгохгүй манай монголчуудын нэг эцгийн эрх ёсн дамгаалцсан ер нь ингээд ирчүүд мөнгө олж ирдэг бол мөнгө олдог тэр гэр бүлийг аваа явж байгаа бол тэр бол өөрөө гэртээ бол хаан заантай. Уг нь үүргэн шүү дээ. Уг нь бол үүргэн шүү дээ. Тийм ээ? Гэр хүний. Тийм үү? Гэж би бодож байна. Та юу гэж яг бол үүргэн бол би гэж бодохгүй юм. Адилхан хамтарч байх хэрэгтэй. Гэхдээ ер нь яг дийлэх масаараа эцгийн эрх ёс гэдэг утгаараа аль одоо социалист систем үеэс ч эр хүн ер нь бүхэл зүйлийг ингээд мэдээд ингээд яваад ирчихэлтэй. Тэгээд би бол ээж аавын сургасан хүмүүжлэр бол нөгөө ар гэрээ ажлыг ихнэр хүн заавал даах хэрэгтэй. Өөр алгартай. Чи нөхрөөрөө хог асуулж болохгүй. Нөхрөөрөө хоол хэлж болохгүй. Малгай бүсийг энэ дэш нь тавь гэдэг ийм хүмүүжлэр хүмүүсээс учраас яг тэгж явсаар ирсэн. Одоо ингээд цагийн аясаар юм ингээд өөрчлөгдөд ирэхээр арай өөр хандлагатай болцсон уу? Маань нөхөр ч гэсэн одоо заримдаа аяг угаацсан цоцоор зохихгүй харагдах гэж нэг одоо заавал одоо нөгөө болдын хэлсүүг гэдэг чинь дуучин бол гэдэг нэг зовлон юм уу тий хин завтан гэрээ цэвэрлж нэ. Гэтэ яг нэг гэрээ цэвэрлээд авахгүй ч гэсэн ерөнхийдөө нэг ойлголцдог болчих хэрэгтэй юм шиг байна гэж боддоо шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүн эндээс одоо өөртөө боломжтой гарахгүй бол зөөлөл байгаад ах юм бол угаасаа боломж гарахгүй. Би энийг амьдралаараа 45 хүртэл энийг амьдралаараа мэдэрсэн. Тэр гэр бүлийн тэр ийм баригдмал тэгээд нэг тийм би миний ажил биш. Би бол нэг тесэрч гарч ирэхгүй нэг ерөөсөө би байрандаа л байх хэрэгтэй гэсэн юм зүйл 45 жил. Тэр биш ээ. Би ч надад 20-тойгоо нөхөртөө суусан гэхэр чинь 25 жил. 25 жил би зүгээр л ингээл байх хэвээр зүйл шиг болон шууд 25 жил амьдэрсэн байхгүй. 25 жил би юу хийсэн гэж чинь гэт ингээд би бодсон чинь ажил дээрэж бүтээсэн зүйлгүй, гэр орондоо ч үнэлэгдсэн зүйлгүй. Зүгээр л би жижүүрийн ажил хийдэг юм байна байхгүй. Нэргүй бодохоор. Нэргүй ажил. Нэргүй гэдэг маань одоо яад нэргүй гэж нэргүй байгаас яадیں۔ Бүтээсэн юм байхгүй юм чи. Тэгтээ харагдахгүй юм чи. Тэгтээ зүгээр байгаагүй шүү дээ, тий? Зүгээр байгаагүй гэсэн мэтлээ. Өнөөдөр нөхөр ингээд амжилтанд хүрээд ингээд карьер нь өсөөд ингээд мундаг ингээд компани байгуулаач юм ингээд явж байхад нэг юм ажилладаг байхгүй юм. Фестер ингээд хараад тахад ингээд хүмүүсийн амьдралыг аваа нөхөр хоёр муудалцж гинэ, салах гэж гинэ гэл. Яли эмхтэн хаас үлдчихэд. Хин яасан нөхөр бүх мөнгийг олоод ирсэн. Нэг ийм байдалтай байдаг. Гэтэл тэр хүнийг тэр төвшөнд хүртэл тэр ажиллахад артлын 50% дааж авсан эмэгтэй хүн байдаг. Эмэгтэй хүний ажлыг эртэн угаас хизээч хийж чадахгүй. Уужилж чадна. Тэ гомцсон ч эргээд инээж чаддаг. Тэ үр хөвгтэй хасарнаа өөрийнхөө үндсэн ажиллаа хийн. Гоо сайхантай анхаарал тавина. За тэгээд гэр орны амьсланд бүхэл зүйлд ингээд эмэгтэй хүний ингээд чадвар эртээ болоод тагсан асар өндөр. Эртээ хүн бод байж чадчих арийн эмэгтэй хүн дааж чадсанаар л амжилтанд хүрч байгаа байхгүй. Санал нэг. Би бол бардамтагчлаа. Санал нэг. Тэрнээс одоо арийн даахгүй бол бас хэцүү үстэй. Яваад орохт нь хоол гэр орно халуун дулаан хоолтой тий ороод нь сайхан амарчдаг. Тэгээ би миний ялгаа хэлээд байгаа юм. Эртээ хүн бол ажиллаа хийгээл явж байгаа л орж ирэл гэртээ амарч чадна. Бүр сайхан амарч чадна. Эмэгтэй хүн хийж амардаг. Яагаад гэвэл ажил дээр ажлын байр, гэр нахад ажлын байр. Таны хэлсэнчлээ. Би бол тэгж л боддог. Тэгэхээр одоо жишээлбэл чи их нэртэй те чиний их нэр хамгийн амар хорчин гэрээс гадуур байхгүй. Нөгөө шоунд заагаад байгаа юм биш шүү. Зүгээр дэлгүүр хэсэх нь хүртэл. Ойлгож байна уу? Дэлгүүр хэсээд нэг юм худалдаж авахгүй дэлгүүр хэсээд гой сайхан юм хараад амар гоё загварын хувц хараад ингээ явж байгаа нь хүртэл тэр хүнд амралтай байхгүй. Би бол тэгжэл кайф авдаг ер нь бол. Тэгээд их томоо биш ч гэсэн их хөрхөн жижигэн өөртөө таалагдсан юм худалдаад авсан юм гэдэг юм ямар гоё тэр өдөр гоё
баяр баясгалантай нэг өөртөө гоё юм хийцэн юм шиг явдаг гэж. Би ч одоо нэг юм бүдүү хадун байвч ингээд жоохон юмд аяг баярлалдаг шүү дээ. Одоо ингээд очил чиний өгсөн цэцгэж усан тэгээд юу элсэн чихэр хийгээл удаан байлгах гал энэ ч гэдэг юм уу те. Тэгэхээр ер нь эмхтэй хүний дотор нэг өөр эмхтэй хүн заавал байдаг. Эмхтэй хүн хоёр ертөнцтэй байх хэрэгтэй гэж ойлгодог. Хэрвээ тэр дотор байгаа хүнээс сэрэж гаргаж ирэхгүй бол тэгэл амьдрал нэг хэвийн стай нөгөө чиний хэлээр шаригдаад дуусчих гэдэг байна. Дотор нь дахиад нэг хүн байгаа штэ. Тэр ямар хүн бэ? Тэрийг л босгож ирэх хэрэгтэй байна. Би бол тэгж л бод. Маш цөөхөн хувь нь хүмүүсийн маш цөөхөн хувь нь энийг сэрэж чаддаг бах та юу гэж боддог вэ? Тий. Би тэгж бодож байна. Яагаад? Танихаар би хариулж мэдэхгүй байна. Яагаад юм? Тэр хувь хүнээс өөр ямар ч гадны ямар нэгэн зүйлээс шалтгаалахгүй байхгүй. Одоо жишээлбэл тэр нураад байгаа эмэгтэй хүнийг дагуулж аваад одоо би өөрийнхөө төрлөөр яриа л да. Пиц дагуулж аваад тураах гал ингээл оролдож байгаа гэж байгаа байхгүй. Манай нэг найз хүүхнээ. Нэг бүсгүүдэд танилцсан шүү дээ. Тэр айгүй бүдүүн байна гинэ. Тэр ингээд бүр ингээд одоо нэг тураад хувц сонорыг авчихвал ингээд би аваад явлаа. 6 сар бол өөрчлөгдөв. Үрдүн гарахгүй. Нэг өөрөө нөгөө фитнес хийдэг залуу байхгүй юу? Өөрөө бол тэгээд яг нь бас нэг бүсгүүдэд танилцсан биз дээ. Өөрөө гэрвэл. Тэг чанга ерөөсөө өөрчлөгдөхгүй. 6 сар бол. Тэр чинь мэдээж тэр сайхан бие хаатай охтуудын дэргэд байгаа тэр сайхан бие хааг мэдэрсэн өөрөө тэрийг бие бүтээсэн хүн чинь бас тэр хүний хөдөлмөрлөх гэдэг шүү дээ. Тэгэхээр хувь хүнээс нь байгаа зү. Дургуут өчгөө. Чи одоо жишээлбэл одоо би хэрвээ тийм хүн байсан бол маа нөхөр намайг одоо юу гэдэг юм. Ингээл одоо фитнес явуулах гач юм эсвэл гой гангаа явуулах гач юм эмхтэлэг хувцлах гал ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэдэг хахад би өөрөө хөдлөхгүй л хөдлөхгүй байна. Гэтэл үгүй шүү гэж дараа тахт нь хөдлөөд гараад ирж байгаа юм байна. Тэр чил нөгөө 100-ны став нэг 20% нь л байгаа бах та гэж бодож штэ. Би бол одоо чинь миний спортыг буюу миний энийг бол манай гэрүүлийн хүн бол дэмждэггүй. Гэхдээ бүр ингээд хориглоод байж бас чаддаггүй. Яагаад гэвэл чинь дийлдэхгүй хасаад яваад байгаа юм чинь тийм ээ барьж тогтоно гэж байхгүй штэ. Гэхдээ бол хэзээ ч таатай ханддаггүй. Би тэрний нэг тод жишээ гэх юм бол хүмүүс гайх. Одоо нөхөр маань нам муулаа гэх болоо гэсэн. Одоо яг үнэн юм чинь хэзээ ч миний тэмцээнийг очиж үзээг. Нэг ч удаа нам одоо юу гэм баяр хүргэж гэдэг юм одоо нэг тийм би нэг найз нөхдөйхөө юугаар ингээл хардаг байхгүй юу. Одоо магадгүй тэр нь ч намайг хасаад юм болоо гэж боддог. Булан хурцлдаг. Тий. За яа тийм заавал тахалбартай гэж боддог юм. Ингээл манай ямар санда Монголд 2-3 дахь тэмцээнд ороо авчихсан чинь манай найз охин бас тамирчин. Тэрийн нөхөр надад давхар цэцэг хацардаг. 2 удаа хацарч байгаа. Угаасаа нөгөө нөхөртэй хэлсэн. Чанангааг нөхөр нь цэцэг хацарч өгөхгүй. Ми хань аваад ирээ. Би тэр цуг тэмцээнд орж байгаа юм чинь нэгэн цэцэг байхаар өвөө эдний ингээд хацарч өгч байгаа жишээтэй. Тэ. Тэгэхээр яах вэ? Би бас энэ бодож штэ. Эмэгтэй хүн хитрхи ингээд нэр алдрын төлөө яваад хитрхи ар гэрээ орхиод авах хэцүү л байдаг байх л та. Тэгтээ энэ спорт их заваа. Яалтчгүй ингээл тэмцээн болол ихээр ар гэр бол яг хаягдчих тийм үү. Одоо тэрэндээ бол би амар буруутай. Яг хаягддаг байхгүй. Аль нэг л сонго. Бараг те. Яг хаягддаг байхгүй. Та гэтээ би хаяад явсандаа бол хамаасдаг шүү дээ. Би тэгтээ хийдгээ хийсэн шүү дээ. Миний хүүхдүүд том болсон. Насан туршсан, тусдаа гарсан бүх юм ингээ болсон. Ер нь л хин нөгөө таваатай амьдрах ёстой л байхгүй да. Тэрнээс одоо нэмэгтэй хүн заавал ар гэрийг даадаг гэсэн зүйл бол байхгүй. Би бол тэгж л бодож байна. Тэгтээ санал нэг ар гэр ингээд тавгүй байх мэдрэмж бас хэцүү шттэ. Би өөрөө тэрийг тулаад гарч ирсэн байхгүй. Асар их тулаад гарч ирсэн. Ойлгохгүй, миний хөдөлмөрийг үнэлэхгүй байх үед зөндөө асар их. Тэг би боддог эмэгтэй хүн харцсангүй айгу тийм ууж бодд юм уу? Юмэг уучлж чаддаг. Бодол нь их тэнүү юм уу да? Эрэгтэй хүн бол хэлсэндээ хүрдэг гэсэн нэг тийм эр хүн ч уйлж болохгүй штэ гэд ингээд нэг жоохон насан сургаад байдагтай холбоотой юм нэг тийм явцсан бодолтой. Юмыг хүлэн зөвшөөрдөг. Тавьж өгдөг. Тэрөөр эрэгтэй эмэгтэй хоёр хүн ялгаатай юм уу гэж боддог. Тэрнээс хашир машир холыг хардаг гэдгээрээ бол би бол нөхрийнхээ бол хаанч хүрдэггүй. Яг үнийг л гэхэд.
За чи яста тэхүүдээ гэхэд л яг тэгцэл гэдэг. Би яг тийм алдаагийн давтсал гэдэг байхгүй. Ер нь. Гэтэ хүний хань гэдэг муу хань гэж байдаг байхгүй. Муу хань гэж байдаг шүү дээ. Гэтэ зүгээр тэр хүн нөгөө юмхтэй хэр их эрхлүүл хэр их тэр цэцгийг услахаас л бүх юм шалтгаална гэж боддог. Тэгэхээр би бол ер нь нас ахаад тийм тавгүй байдалд орсон үед нэгэн тал одоо тэр хайраар ч юм уу нэгэн тал одоо тэр сайхан цэцэг шиг услахдаггүйс хойш өөрийнхөө үнцийг би бат тавих хэрэгтэй байл гэсэн бодолтойгоор л их оройхон гараа ширүүхэн дайрсан да зовсон штэ би ядарсан бодибилдингийн тамирчин тэр тусмаа эмэгтэй хүн эрэгтэй хүн шиг булчингийн маск хөөд хүн ангиллын тамирчин байна гэдэг бол хэцүү штэ манай бодигийн гэдэг чинь инхийн цагт дайны юм шиг өлсдөг эрүүл мөртөө өвчтөй юм шиг ядардаг юм сонио спорт байхгүй. Эрүүн зурчил усгүй болчоод толгой даргны эргэл хөдөлж явж чадахгүй зуралтай байж ахсан ч гэсэн тэгэл дараа нь тайснаас буугаад ирэхэд медаль аваад бууж ирсэн тэр кап ерөөсөө юугаарч орлуулшгүй тэр өнгөрсөн ядарсан мадарсныг бол мартчихдаг л да. Тэгэхээр энэ их том спорт руу орж ирсэн юм чинь одоо тэгээд ар гэрт нөхөр одоо хайрлна уу хайрлахгүй нөө одоо ч одоо нөгөө сонь биш болж тээ. Нэг 30 мэдтэй дөнгө зал байхад гомдон жижигтэй хүн уйлан жижигтэй хүн асар их сэтгэл зүйн үед нэг тийм сул дараа байж тээ. Одоо бол яах вэ тэгэл хийдгээ хийцэн нэг хямраад байдгүй шүү дээ. Их хэцүү үед тухайн үед би ч өөрөө хуульч мөрөжлтэй багш хүн байлаа. Сэтгэл зүй хичээл оюутнуудад ордог 10 хэдэн жил огшилсан учраас сэтгэл зүйд мундаг хийхээтэй их универсал их айхтар хүн байх гэдэг байгааз. Яг амьдрал дээр тийм байж чадаагүйгээ би мэдэрдэг шүү дээ. Яаж? Үхмээр өдрүүдийг үхэж байгаа юм шиг туулжсэн үед байдаг байхгүй. Хэцүү үед одоо юу гэдэг амьдрмааргүй санагдсан үед хинт ч хэрэггүй юм шиг зүгээр л би энэ хорвоогоос яваад өгчвөл юу ч өөрчлөгдөхгүй хинч миний хойноос харамсахгүй ч юм ийм бодол дорж ирж исэн үед надаа байдаг байхгүй. Хэрвээ тэр чигтээ тэр амьдралаар хэрвээ яваад исэн бол би өнөөдөр хэн байхыг мэдгүй. Би энэ 3 төрлийн эмэгтэй хүнээс сонголт хийж байна. Хэрвээ тэр одоо тамирчин болоог би 3 төрлийн эмэгтэй хүний аль нэгийг сонгоцсон байх гэж байна. Нэг нь зүгээр гэрийн чамд тий хаашиж гардаггүй. Санхүүгийн хэрэгчлээгүй. Нэг тийм. Нэг бол нэг брэнд хөөсөн. За улаан цүнх авсан бол улаан готлаа гэсэн тий ийм байхсан баг. Нэг бол баригчин байхсан баг. Сэтгэлээр он жарих усраад би архич авгаа болгосон баг. Ийм 3 эмэгтэй хүний аль нэгийг сонгоцсон өнөөдөр ариунаагаар амьдарч явсан баг. Би чахан айгуу юм эвгүй юм ярьч уу? Үгүй бүр ярьслага маш гоё болж байна. Би нэг яагаад би ярьж ин гэхээр би өөрөө ийм хэцүү байдлыг туулаад гарсан. Ер нь хизээч хинтч ярьж байгаа. Намайг ийм юм яриад байжгаад хүмүүс ч гайх ба. Яагаад гэвэл сошиал дээр ихэнх намайг тань тэ. Нилээд голон даагчтай болцсон. Их л хүчрэх хүүхээр эмгтээ харагддаг шүү дээ. Бид нарт гүндүүгөө тэ. Энэ ер нь уйлж үтсэн болов гэмээр. Натаа хүмүүс ингээд уулзаад танилцахаараа ёо тантай ингээд мэдлэхээс айдаг гэсэн шүү дээ. Танаас амар ингээд имэд байсан чи та ийм ингээ яриатай юм уу ч гэж байгаа шиг тий. Тэр нөгөө хүмүүсийн ойлгож байгаа одоогоор чононгааг хүлээж байгаа сэтгэл зүйд бол би айгүй гоё хүнлэг эрч хүчтэй дайч эмхтэй байгаа. Гэтэл энэ дотор нь нөгөө ариунаач юм байгаа шүү дээ. Би бол зүгээр одоо дүрсгээ явж байгаа юм байхгүй. Бусдад үлгэр дуурал болох юм бол. Гэхдээ надад сэтгэл өвдөх зовлонтой үед бол гарч ирнэ шүү дээ. Гэхдээ харьцангуй өмнөх ариунуудаар туулж исэн миний сэтгэл сэмэртэл одоо байсан тэр зовлон өнөөдөр надад ирэх нь харьцангуй бага л та хувь нь багассан л та нас ахад гэх юм ирэх юм бол би одоо тэс өөрөөр хүлээж авах. Хизээч би тэгж ойлгохгүй. Хизээч би тэгж өөртөө муу юм хийхгүй.
Хизээч би асуудлыг буруу талаас нь шийдвэрлэхгүй байх гэсэн баг. Өөртөө муу юм хийхгүй гэдэг нь юу гэсэн юм бол? Амьдрах хүсэлгүй байсан үе байдаг байхгүй. Амьдрмааргүй. Тийм өдөр надад иржсэн байхгүй. Нэг биш удаа. Тэгэхээр одоо бол би тэгэхгүй өөртөө амар хайртай. Өөрийгөө амар хайрладаг. Өөрийгөө хайрлахгүй би одоо өөр намайг хийн хайрлах вэ? Ингээ бодонгууд чи яаж энэ одоо өөр хүүхдний яатсан. Би чи 3 хүүхэдтэй шүү дээ. Бүтээр тастаа гараад амьдралаа өгöd явсан. Тэр тэд нарт нэг ээж ингээд нэг хэцүү хүн бай гэж би боддгоо шүү дээ. Ямар ч асуудалд оролцох. Тэдний маргаанд ч би оролцох шаардлага байна. Айл гэрэл юм чинь хүний амьдралын үздэг юм үзээ тулаал гараад. Би ганцхан юм нэг би 2 хүүтэй хэлдэг. Айлын охин хүүхд гар хүрээд үзээрэй. Яста би зүгээр үз таршуулгчлдаг. Тэ? Хайрласаа л гэж бод 2 хүүгээ. Эхнэрүүдээ амар гоё хайрлаасаа, халамжлаасаа, эрхлүүлээсэй л гэж боддог та. Та амьдралдаа харамсдаг зүйл байдаг өнгөрсөн хугацаанд. Та харамсаад ч яах вэ? Тийм биз дээ. Болоод өнгөрсөн зүйл шүү дээ. Харамсах шаардлага байхгүй. Алддаг бол алдсан, онсон бол онсон. Угаасаа амьдрал заавартайгаа ирдгүү гэдэг үст. Тэ. Одоо харамслаа гэд юу ч буцаагдахгүй шүү дээ. Тэг харамсах сэтгэл нь хайр юм уу те? Яшиг юм уу та? Өмнөх дүр буюу ариун агч таны ярьснаас сэтгэл зүйд нэлээд сул дорой уйлан хай. За тэгээ бас нэлээд хямардаг байж. Тэгэнгүүт одоо чононгоо гэдэг хүн гараад ирсээр баг нэг зоосны 2 тал шиг гэж төсөөлөгдөж байна. Тухайн үеийн асуудалтай байсан амьдрмааргүй санагдтал магадгүй өөртөө муу зүйл хийх хүртэл танд нөлөөлсөн тэр маш хэцүү асуудлууд өнөөдрийн чононгоог бүтээсэн юм байна гэж би ойлгож байна зүг. Өнөөдрийн чононгоог бүтээсэн эсвэл тэр дотор байсан унтж байсан чоныг сэрээсэн гэдэг ч юм уу. Хэрэв тухайн үед магадгүй тийм зүйл болоогүй амьдрал ингээд дундаж таны сэтгэл зүйч гэсэн ингээд дундаж ингээл явж байсан бол өнөөдрийн та чононгоо байхгүй бүтээхгүй энэ дүр төрх гарчихгүй байх байсан баг гэсэн нэг тийм төсөөлөл бууж байна. Би харин гаргаж хэлж чадахгүйсэн чи миний өмнөөс гаргаад хэлчихлээ. Тийм байна. Яг тийм байна. Тийм одоо намайг миний сэтгэл зүг боомлсон зүйл байсан учраас би сүрсэн. Хэрэв тгийг бол би урсгалаараа явах юм шүү. Тэ? Тэгэл урсгалаараа шааргадах байсан юм шүү. Харин тийм юм байгаа болоо тэмцсэн юм бол ер нь тэмцэн гэдэг их сонин зүйл. Тэмцэн гэдэг. Энэ тэмцэх энэ сэтгэл зүг ингэ тархиндаа аваад ингэж явахгүй байгаа улс одоо нэг асуудал байгаад байгаа байхгүй. Мэдгүй би ямар нэгэн жишээ нэг зүйл хийхтэй ч гэсэн ямар нэгэн зүйлийг хийхтэй ч гэсэн илүү хийчих юмсан. Энд хоёлаа зэрэгцээр нэг юм сурж байгаа бол би энэ хүнээс илүү хийчих юмсан гэдэг юм. Ямар нэгэн байдлаар бүх зүйл тэмцэлтэй амьддаг. Би угаасаа тийм биш. Би бүр хар багаасаа хатмал ойлож манай ээж одоо их айхтар хүн байсан юм да. Хэзээч нам магтдаг. Хажууд байгаа найзынхаа минь магтчихдаг. Тэнгүүд миний нүг шар хөдөлдөг. Би одоо аюулсаа санддаг. Нэг 2 цэцэг оёд байжсэн манай ээж нөгөө охиных айгүй магтаж миний зөө явах болж байна. Тэгэхэд би гарч гэрийнхээ ард уйлаад даавтай байгаа би урчхад би хойд амбарт ороод би дахиад зураа дахиад ойчсон. Би ялагдах дурггүй. Гэтэ миний надтай хамгийн тэмцэж байгаа миний дайсан бол яг үндэ би өөрөө байхгүй юу. Би өөрийгөө ялах хэрэгтэй юм шиг байна л да. Тэ. Надад багш маань нэг ингэж хэлчихсэн. Таны хамгийн том дайсан юм бэ? Тэр нь би хэлчихсэн. За тэгэл онлын үед би байна. Би өөрийгөө ялах хэрэгтэй л гэж хэлэх хэрэгтэй л үгүй шүү. Би өрсөлдөгчөө ялмаар. Би энэ жил би тэрний дээр гармаар байна. Би тэрийг ялмаар байна. Гэсэн чи заваа штт дандаа тэг заваа. Тэгэл чиний хэлэлцчихсэн юм чи юу юм тэгэл би өөрийгөө ялмаар байна тэгэл тамирчид бүгдэлтэй бичдэг. Бүгдэлтэй бичдэг үсттэй ер нь бол
Тэ өөрөө ялсан гоё ялгалт байлаа гэл би ч гэсэн тайзан дээр гараад энэ дээр байгаа тамирчид бүгд ялагч малагч гэж жижүүрийн лаг үг хэлээ л дээ. Жижүүрийн үг яа. Тэмцээнийг нээгээл тэ үгүй байхгүй юу? Өрсөлдөгч байгаа учраас чи ахиж байгаа байхгүй. Аврагыг ялахгүй л яаж авраг болох юм тийм биз дээ. Тэгэхээр яг тэмцээнтэй адилхан амьдрал ч гэсэн ямар нэгэн байдал төр ялж л явахгүй юм бол ялагдаж яваад энгийн урслаар яваад юу бүтээх юм? Бүхэл зүйл төр. Бүхэл юм дэр. Зүгээрээс та наацхан энгийн эдний айл ихнэр тийм хоол хийц гоё хоол хийжсэн байвал тэрнээс илүү хийх гэж. Бүхэл зүйл тийм. Одоо би бол хатаарахгүй энэ төр гэл хүмүүс ярьдаг. Би бол хатаархдаг. Ихтэй хорлдгоо. Хатаархад би тэр хүнээс л илүү байх. Яагаад тэрний чадчихааг би яаж чадахгүй байгаа. Бүх зүйл төр. Тэгэл хатаархдаггүй гэл зөнгөөрөө яваал. Найр тавиал тий. Би бол тэгж боддог шүү дээ. Бүхэл зүйл төр тэмцэлтэй л. Урсгалаараа байхыг огт хүсдэггүй. Гүү. Та түрүү нэг машина ламбард тавьсан гэж ярьжсэн шүү дээ. Өө одоо тэр чинь анх нуучс одоо бүх хүнд нээлттэй болцсон шүү дээ. Би анхын ажлыг авдаг байхгүй юу? Гэхдээ би аваач чаж аваагүй. Яг нь ер нь бол Монголд тамирчныхаа карьерийг дуусгачих байгаа юм чинь холбооныхаа ажил төрн орж ажиллах гэсэн бодол байсан. Тэгээ дэлхийн авраг маркт явж байгаа тамирчдын одоо виз мисний асуудлыг зохицуулалан материал сэтгэлийн бүрдүүлэл сэтгэлээсээ тусалж байгаа шүү дээ. Өөрөө тэмцээнд бэлдэж байгаа мөртлөө. Тэгэл нэг холбооч нь эзэнгүү болвол манай холбооч. Уг нь бол 35 жил болж байгаа ууган холбоо шүү дээ, том холбоо. Өмнөх ажлын суусууд нь ажиллаа хаяал, өмнөхийгөө тамирчид нь өөрснөө босож буулгаал. Тэгээд нэг тэмцээн хийж байгаа айхтар өрөнд ороод тамирчид нь мөнгөө нэхэд ингээл нэг ороо босгоо үе байсан байна. Тэгээ нэг Японд руу Japan Pro авчиад ирсэн чинь манай хэсэг одоо стац хор усан тамирчид маань л байна. Дуудаж байна намайг. Үрээд ирж хичээ. Тэгэхээр нэг тэмцээнд яваад ирсэн юм маань тэмдэглэх гээд байгаа юм бахтай ихч настай айгу ядраад байна гэж ингээд бүр зассан ширээгээ харуулад ингээд за юу яа таны л хүлээгээд өө за хүн хүлээлгээд яхад очноцд очил сайхан хоол идэл яриас авсан чинь за ингээд холбоо эзэнгүү болч таа гэж ингээд тааваач ерөнхий наримжийн даргыг хийгээд бид нар танд туслая ингэхгүй л энэ одоо ийм сайхан уугаа холбоогоо бид нар ингээд нураах гээд байна ийм болчлаа үл ойлголцлолоод ингээд ер нь л ийм болцсон байсан юм. Тэгээ би заагүй ихч нь бол чадахгүй харин зүгээр туслаад явъя энэ төр гэжсэн. Тэгээ яах вэ сайхан би тийч ч ууж идэл сайхан халж малгал халсандаа ихч нь авцсан штэ. Халаад тэр идэх хэвээр бүгдээрээс талаад өгөх нэрээс толгоо гоё бол. Тэгэл 12 сарын 20 байсан 12 сарын 3 миний төрсөдөр байсан тэр өдрөөр мистертэйгээ уулзах тамга тэмдэг аваад ажилдаа орсон баг. Тэгээд ажилдаа ороод бид мөнгө босгохгүй дөнгөж шинэ ажил авч шүүгч нарын шинэ би ч өөрөө шинэ ингээл хуралдаал яаж мөнгө босгох вэ? Тамирчтайхаа өөрийг яаж дарах вэ гэл. Би ингэж бодсон. Нэгэн тийм ажлыг авсан бол хийсэн шиг хийх хэрэгтэй тий. Бид надад боломж гарах хэрэгтэй. Энэ олон тамирчид мөнгө авъя гэдээ сошиал дээр ингэж яхад энэ холбоо өстө муухай харагдаж байна. Нөгөө холбоноос ичиж байгаа байхгүй. Тэгэл бүгдэнтэй ярьж үзлээ. Ер нь бүтэх шинж. Шууд зориг гаргасан. Зайс. Би машина ламбарталч тамирчтайгаа шагналын мөнгө бид нөх хэрэгтэй. Нэгд шинжилт өгч байгаа бид нар шинжилгээг хийгээд сайхан аврагууд маврагуудаа энэ жилийнхаа аврагуудыг шалгуулад ямар ч гэсэн ажиллаа гоё эхлэн шүү. Гоё. Гоё эхлэн. Би тэгжлээс тамирчтай гоё ингээд уучруулах хэрэгтэй. Тэгээ машина ламбард дэвсэн. Тэр хүн болох юм мэддэг. Өн эхлээд нуусан тэгэл бүгдэнд дийл бас. Нөхрөөсөө ч нуус. Тэсэнд баригдсан шүү дээ. Тэгэл одоо яах. Тэгж энэ ажлыг эхэлж байлаа. Одоо холбоо дансандаа мөнгөтэй, дахантай цайтай холбоо шиг холбоо болсон. Сая сүүлийн үед жилүүдэд болж байгаа тэмцээнүүдийг ингээд хаар үзэгч дүүрэн тамирчдын чансаа өндөр мистер олимпикт бодвилтгийн ноён айргуулд хүрт 2 тамирчин гараа авчлаа. 15 мэргэжлийн про тамирчинтай болчлоо. Одоо 19 мистер төрж байна. Холбоо бол одоо 1000 гаруй тамирчинтай орон нутагт 6 салбар холбоотой. Энэ 3 жилийн дотор их юм хийжээ. Манай баг бич биш тий манай баг 18 оноос хойш өнөөдөр хүртэл ингээд бодвилтингийн ертөнцид явж явах үед мэдээж хүний хэмжин шантрах үе за болиг их үе байсан бах. Энэ үед яг ямар үг эсвэл юу таныг одоо энэ ертөнцөөс гаргахгүй авч үлдэж юу таныг хурцлж байсан бэ?
болио гэж үзэж бодож байгаа. Гүйлтийн зам дээр кардио хийгээд 6 цаг алхах хэвээр өнөөдөр гээл ингээд толгой эргээл талхаж байхдаа уйлал алхачихсан. Бас болио гэсэн бодлоо. Яаж ч тайзан дээр гараад яаж ч тэмцээний ард гарах вэ гэж бодчихсан болохоос ш. За ер нь болиотой би өстө дийлэхгүй нэ гэж бодож ирсэн удаа байхгүй. Хүмүүс болохоор за энэ жилээр тэмцээнд орохгүй бэлдэг байгаа гэсэн мөртөл цаагаараа мэдгүй би тийм шартаа за ч нөөс тэмцээнд бэлдэхгүй гэх чинь зүгээр тэгсэн мөртлөө би бэлдээл явж идэв. Өглөө 5 дахь тасал зайсан лог кардиогийн ганцаараа би үуч амралтын өдөрчөөсөө яаж бод яг одоо миний өрсөлдөлт унтчих байгаа шүү дээ. Гэл босоод гардаг. Өдөрт тэмцээнд ирэхэд өдөрт 2 удаа бэлтгэл хийдэг. Ядар нусаа хацартаа наа. Ар гэртээ ойлгуулах гэж хичээнэ. Сэтгэл зүй аюу олон цолонд тавь штэ. Ер нь бол тэгэл нөгөө идж байгаа олонс ягуудалдаж хахаас эхлээл эдийн засгийн хувьд ч гэсэн гэл ингээл тасар асуудалтай нэг спорт ч өөрөө нэг сонирхтой мөнгөтэй хүний спорт юм шиг амар их мөнгө ордог. Ядаж яхад тий. Тэгэл яг уу гэхдээ манай нөхөр чинь энэ спортыг дэмжихгүй штэ ер нь. Гэхдээ ихчиг гадаад тэмцээнд явахд бол зарлыг гаргаад өчнөө асуудал байхгүй тий. Гэхдээ тэгэл гаргаж өгөхгүй л битэнд чинь нэг цай амтал байж байгаа. Арыг асчил ингээс сууж байгаа. Тэмцээн дээр яг ингээд тайзан дээр гарч зогсох хамгийн чухал мөч байдаг байх л та. Та тайзан дээр гарч зогсож байхдаа зэрэгтэл дундаас ер нь нөхрөө хайжсэн уу? Ер нь хайдгүй. Үгүй. Ирэхгүйг нь мэдчихэм чи. Гэхдээ ирсэн байгаа болов уу гэж бодож байгаа үгүй ч огтоо. Огт. Таны дараачийн тэмцээн дээр тайзан дээр зогсоход нөхөр чинь зэрэгтэл дунд байж үл яах вэ? Ирэхгүй. Нэрээ зогсож ивэл яана. Айгу бишүрх болоо. Яах вэ? Зүгээрээ дэрвэл. Бишүрх бах та нэрээ. Би нөхрөөс нэг удаа цэцэг авчихсан шүү дээ. 35 жил амьдарч байгаа юм уу? Нэг удаа цэцэг авсан. Хөвжөлтэй ямарх вэ? Нэг нь бол ариу цэцэг, нэг нь хулих цэцэг гэж ярьдаг. Би амьдралдаа нөхрөөс 2 цэцэг авсан. Нэг нь бол хоёлаа муудчаад манай баг хүү битэрийг эвлэрүүлэх гээд цэцэг авч өгöd оруулжсэн мэт. Нэг одоо хүүхдүүд ч бас том болчиход шүү дээ. Нэг удаа ингээд оройгчтой байсан чинь амар гоо цэцэг барил ороод ирдэг байхгүй юу? За чам цэцэг авлаа гэж чи би. Хөөх тийм үү гэж гайхаж байгаа юм чи. Авал нэрээ юм уу гэл ингээл цэцэг авал ингээл яг нэр юм цэцэг барьсан. Удлаа. Өчтөр миний машин 20 хүнгуугаа авсан надад цэцэг өгсөн билээ гэж. Тэгээ би бодож тэрийг хэлээг өгсөн бол гоё ахгүй юу. Тэгээд найзуудтай ярьжсэн. Нэг тийм жахан юу юм байхгүй юу. Хинэггүй ч юм уу. Шавнар ингээд найз нөхдөс ингээд амар цэцэг ирэх. Айгуу гоё шүү дээ цэцэг авах. Амар гоё. Тэгээд өрөөгөр дөрөв нэртэй гэртээ ингээд нэг тэмцээн болно ш. Тэрний дараа цэцэг домбож байгаа юм да. Яахгүй юу. Өгдөг ч гэсэн авах мэдрэмж хамгийн гоё. За би нэг өмнөх дугаар дээр бас ингээд ерөнхий хүмүүсээс ингээд асуухаар тийм асуултууд бэлтгэсэн байгаа. Нэгс дугаар болгон дээр асуулт гэсэн үг л дээ. Нэлийн хүнд өдрүүдийг дуулж яваа хин нэгэнд хандаж үг хэлэх боломж олдвол та юу хүчлэх? Маш хүнд өдрүүдийг дуулж байгаа нэгэнд. Одоо тиймэр хүмүүс олон байгаа шүү дээ. Хатуухан хэлэхэд чамд хинч туслахгүй. Чи өөрөө өөртөө туслана. Эндээс гарах чи өөрөө л хин. Өөр хинч чамд туслахгүй. Үнэн угаасаа тэгдэг. Ямар ч асуудал болсон гिचний татны найз нүгтжсэн. Тусалж чадахгүй зүйлүүд зөндөө шүү дээ. Тэгэхээр чамд хинч туслахгүй. Гаш үнэн. Хамгийн бас боломж тайлбар чи өөртөө энэ зүйлийг эргэр хийж чадна. Чи өөрөө л энэ зовлонгоос гарах боломжийг чи өөрөө л гаргана. Тэрнээс хинч туслахгүй шүү дээ. Зөв гэж би л тэгж бодож байна. Уусаал тийм. Би зөндөл зовлонтой зөндөө хэцүү асуудалтай үед надад хинч байгаагүй шүү дээ. Би л өөрөө хийжсэн шүү дээ. Уйлахтай байлаа л
инэгтэй нэг л биел байсан. Хинч тусалдгүй. Хүмүүс асуулт асуугаад түрүү ярьж хатаа биулах гэсэн чи анзаарсан уу? Тэг ингээд би зөндөл контентд орж ирсэн шүү дээ. Тэгээд сэтгэл хөдлөлтөй контентууд нэг байдгүй. Ер нь ингээд бодоод гэсэн чи миний хэвээр амьдралын бүх зүйлийг ухаж гаргаж ирж байна. Гэхдээ хүн амьдэрсний баталгаа шүү дээ. Энэ чинь үнэн байх нь. Зовлон жаргалыг тулах хүн ёсны хүний ил жам шүү дээ. Тэгэхээр амьдэрсний Ариуна гэж хүн амьдарч ирсний баталгаа нь миний нүрэнд гарсан үрслээс те. Миний зовлон жаргал бусдад үлдээсэн миний үйл те сайн ч вэ нү муу ч вэ нү энэгээр миний амьд гэж амьдарч ирсний баталгаа байлгүй те. Дан дэлгэтэй ном шиг л ярьчуу та гэж бодож байна. Бас ярьсан юмныхаа дараа чи өөрөө хүний хамаг юу ингээд асууж байгаа асуулт чи ингээд намайг ингээд ярихгүй байгаа аргагүй болтол асуугаад байгаа байхгүй. За дараа нь ямар асуулт байд. Өнөөдрийг хүртэл тулсан амьдралынхаа туршид танд гарцаа үе нь яг ийм л юм байна. Энэ одоо юу гэдгийг хөдөлшгүй юм байна гэсэн амьдралаас ойлгосон нэг зүйл юу вэ? Одоо амьдралын хууль гэдэг юм уу? Юу гэдгийг те за энийг би хүнд ч хэлсэн энэ бол туйлын үнэн шүү. Миний хувьд туйлын үнэн шүү гэдэг ийм ойлголт юу вэ? Одоо ямар хамгийн гүн үзэг үлдсэн. Одоо ямар төрхөн үнэн, өөхөн үнэн гэж хэлдэг биш. Тэр шиг гурав дахь нь таны хувьд. Тий. Тэгэхээр миний хувьд бол ерөөсө гарцаагүй үнэн зүйл бол амьдрал одоо батлагдсан теорем нь юу гэхээр миний хувьд эмэгтэй хүн талаас хэлээ шүү би. Эмэгтэй хүн хоёр ертөнцид л амьдрах хэрэгтэй. Хоёр ертөнцид амьдарч байгаа эмэгтэй хүн л эмэгтэй чигээр үлдэнэ. Энэ л ерөөсө батлагдсан теорем. Хоёр ертөнц гэдгийг харин хүн тэр хоёр ертөнцийг яаж хөтлж авч явах вэ гэдэг байна. Ямар төвшөнд ямар байдлаар авч явах вэ гэж. Хоёр ертөнц гэдэг. Би хоёр ертөнцийг л хэлчихнэ. Энэ дээр би илүү тайлбар хэлэхгүй. Окей. Би асуух гэж байна. Эмэгтэй хүн хоёр ертөнцид амьдарна. Энэ бол ерөөсөө тийм эмэгтэй хүн л өнөөдөр жинхэнэ ад жаргалтай хийсэн бүтээсэн юмтай мөрөөдөлтэй нэг би амьдрсан штэ. Сэтгэл хангалуурч өсч болно. Сэтгэл өндөрч байж болно. Тэгтэл хоёр ертөнцтэй амьдрах хэрэгтэй. Тэгэл болоо. Окей. Одоо тэгээд сонсож байгаа хүмүүс нь юу гэж хүлээж авах юм те? Ямар өнцгөөс харах юм? Ер нь бол контент бүтээгч нар ингээ хараад тах дандаа нэг хэвэн байдаг гэж би хэлсэн шүү дээ. Контентийг сонсож байгаа хүмүүсийн орчин ингээд бас өөр байдаг юм билээ. Би бол зарим нэг зүйлд ороод ингээд элдв хоёроор хэлэлцэхтэй ерөөсөө хайдаггүй шүү дээ. Хэлчихлээ. Хэлж байгаа хүмүүс ямар хүмүүс байдаг гэж. Сэтгэл зүйн задраагүй. Тэм үү амьдралд өсөлттэй хүнд маш их атаархдаг. Яагаад гэвэл өөрөө хийж бүтээж чадахгүй атаархдаг хүмүүсээс гой сайхныг нь биш болж өгөл тэр хүний санаанд оромгүй алдааг нь гаргаж шүмжилдэг. Илий балаа юм шиг зарим доромжилдаг хүмүүс байдаг. Би харж лтний ер нь л. Тэгтээ нэх одоо за энэ ингээ биччихтэйгэл сэтгэл эмзэглэл ингээ сонсдог уншдаг болохоос нэг оролцоод тайлбар өгье гэж угаасаа боддог. Тим хүмүүс угаасаа ер нь байдаг. Одоо бүр ямар их болцсон юм бэ? Сошиал дээр бол тий асар их болцсон. Стресстэй. Одоо тэгэл стресстэй гэдгийг нийгэм рүү чих юм. Тий, бус руу. Үгүй штэ. Үгүй байхгүй юу? Стрессийг тэр хүн өөрөө өөртөө бий болгож байгаа. Чи өөрөө арчаагүй унхаагүй байвал чи стрессийг өөрөө өөртөө бий болгоод байгаа байхгүй. Үгүй би яг тийм л байсан байхгүй. Бүх юмыг буруутгал тий. Жохон булгаагаал өөрөөсөө буруу хайхгүй, бусдаас буруу хайдаг. Зүгээр аа нөхрөө буруутгах нь, хүүхдүүдэд буруутгах нь, албан газар ажиллаж байгаа ажил маань юм сэтгэл таарахгүй байж гэдэг юм уу? Таарах болцооны таарах хэмжээний тэр сэтгэл зүйг өөрөөсөө задлж гаргах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр би бол яг насных юм уу да? Жаахан юм тийм өгөө авахтаа боддог болчт юм уу? Асаад ахаа болчт юм уу? Насны намб нь тэгж орж ирд юм болоо гэж боддоо шүү дээ. Гэхдээ одоо энэ спортоор өстө хүмүүж чиндаа л гэж л дээ. Энэ спортоор амьсгалж байна. Энэ спортоор мөрөөдлөө хийж байна. Энэ спортоор одоо
энэ хийж байгаа ажилласаа кайф авч байна. Одоо намайг энэ спорт л одоо чононгоо хүмүүжүүлэл явж шít. Одоо ч гэсэн суралцаал явж байна. Би чиний асуултыг ингээ ярианда болоод амиг шаал өөр юм авч авчиад байна уу? Гоё. Тий, гоё. Би бүр таны ярианд автаад зар. Үнэхээр гоё яриа өргөнжин гэж би хувьдаа. Чи миний ярианд автаад би чиний асуултанд автаал энэ даа хоёлаа. Таны амьдралдаа хамгийн их талархаж явдаг зүйл юу вэ? Та энэ амьдралыг юу бусдад уу? Ер нь энэ амьдрал ерөнхийд нь энэ амьдралд та юунд хамгийн их талархаж? Эсвэл яг одоо ч юм уу? Их олон зүйл аа. Гэхдээ би ямар ч гэсэн зүгээр миний бодож байгаа шүү. Чи бол намайг айгу тийм юу логиктой өөр юм хэлэх байх гэж бодож байгаа. Логиктой хэлчихэр бодолч надад байна. Гэхдээ яг зүгээр өнөөдөр би 3 сайхан хүүхдээ ээж болсондоо амар талархдаг. Ээж гээд дуудулж байгаа. Заримдаа 2 хүүгээ харахаар юм. Бахархах сэтгэл төрдөг шүү дээ. Голд нь ингээд цосоо зураг авахлаа би тохоонд нь ээждэг байхгүй. Ээж ийм амар 2 том юм надаас гарсан гэж үдээ. Тэгэл охиныгаа хараад нэг юм хүмүүс амар юм ба чамбай байгааг нь хараад би ч бас тий. Нөгөөд нэг аавын сонголт буруугүй байх гэж. Тэгэл юм зөвч үгүй. Нөгөөд нөхөртөө хэлдэг шүү. 3 хүүхдээ хараад нөхөртөө хэлмэр сандаг шүү. Чиний сонголт зөв байжээ. Тэр миний бахархалтай. Хүүхдүүдээрээ бахархдаг. Ээж болсондоо бахархдаг. Намайг одоо надаас амьсгал бүх юмас тастаад үлдчихэж байгаа. Миний үргэлжлэл явж та махцсны засаар. Дахиад цаашаа 6 болоод үрчцээ явчих шүү. Гоё байгаа зү надад гоё санагддаг шүү. Таны шүтлэг ер нь юу вэ? Та ямар шүтлэгтэй вэ? Ер нь бүү талтай шүү. Тэнгэр шүтлэг гэж явах тий. Тий. Манай одоо ер нь бол нөгөө нэг гэрүүлийн дотор нөгөө нэг үзэл бодлын зөрчилдөөний улмаас ингээд би ер нь жаахан юм байсан. Одоо юу жаахан нөгөө эрх мэдл ер нь ингээд өөрийгөө ойлгуулж баг багаар би хүлэн зөвшөөрүүлж чадчих байгааг нэг шинжнэвэл өөрийнхөө сахисыг гэртээ залчихсан баа. За өмнө нь анх бол техникүүд бол тэрийг зална гэвэл одоо тийм зориг зүрхч надад хүрэхгүй байхгүй ер нь бол. Тэгэхээр одоо ингээл жил ирэх тусам битэрийн харьцаанд ингээл биеиндээ буултцаач гэдэг юм уу. Биеийнхаа зарим үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг болсон. Гэтэл нөхрийн талаас ирсэн бурхан шүтэн сайхан байж байна. Нөгөө талд чангагийн шүтэн байж байна. Гэл ингээл. Тэгэхээр би өөрийнхөө шүтгэстэй ямар шүтмөрлөө шүү дээ. Гэтэл нөхрийн юунд нөгөө захирагдаж шүтэж чадахгүй ингээл яваал шүү дээ. Одоо нөхөр хүлээн зөвшөөрч ин гэдэг чинь битэр би нэг хүлээн зөвшөөрч эхэлж байгаа. Тэгэхээр юм тэнгэр шүтлэгтэй юм байна да. Тэгтээ бас нөгөө гандандаа бас очиж штэ нөгөө өмийг яаж битгүү гэдэг шиг гэдэг. Сайхан ном уншуулчин сүүлийн үед тэр бас яг нэг зулмлаа нөгөө зулын 25 ч гэдэг юм уу. Тим зүйлүүдээр зулмлаа өргөл дотроо ингээд дотроо бас ингээд бодолтой л явдаг. Түрүү та хэлжсэн шүү дээ ер нь андрамаар хүч сарагдчихсан үе байсан гэд. Та ер нь өхлөөс айдгүй. Одоо айж ухмэргүй шүү дээ. Урт удаан гой насламар шүү дээ. Ух аюу амархан шүү дээ. Аюу амархан. Тэн дээрээс хүч тавиад байх шаардлага байхгүй. Тэнд цаг хугацаа авч байгаа. Тэр аюу амархан зүйл. Яг хүн тэр замыг сонгосон бол угаасаа юунаас айхгүй шүү дээ. Одоо яг өнөөдөр үхлэхэд ингэ ярахаар амар юм. Надаас хол яваасаа. Өрхтөөс нь хол яваасаа. Ортуудаа амтармаар байна тий. Сайн сайхан амтармаар байна. Би ирэх хүрэх байхаа. Одоо надад 10 жил юм. Эцэгтэй амьдрахтай бүр ингээд миний ид үе байх хэвээр гэж би бодож. 10 жилийн дараанаас бол би карьер гэдэг юмыг орхиод амьдралын зөв хэм маягтай аюу гоё юм бүтээлч тэгээд нэг өвөнтэйгээ хоёлаа бүх юм нь ойлголцсон бүр одоо ингээд одоо явандаа ингээ уусах байх гэж боддог шин. Уусаагүй явсаар ирсэн
хүн баггүй би. Одоо нэг үг л. Одоо л яг уусч эхлэх гэдэг байхгүй. Хойлоо нэг налах байхаа л гэж боддоо шүү дээ. Тэгээд би амьдралдаа ч хадгаламжтай байж үзээгүй. Тэгээ нөгөө ажлынхаа хэдийг инээлгсэн. Одоо би төвчтэй гарч аваад жил хагасан дараа би хадгаламжтай болно. Элэ манайхаа юу яриад байгаа юм чинь тэтгэврийн зээл аваад энэ төр ингээд үгүй би хадгаламжтай болно гэдэг хизээч хэрэглэх гэж байгаа юм те. Их олон жил тэтгэвэр авах хаа. Мүд хөөх. Ер нь бид түрүү тантай ярилцж байгаад холбооны талаар тэгээ нөгөө нэг тамирчдын ингээд янз янзын асуудлын талаар ярилцъя гэж бодож ирсэн нөө. Энэ асуултууд бүр ер нь бүр бол ягаад тэр ярилцлал маань бүр илүү нөгөө таны хөөхөн рүү илүү одоо гүн гүнзгий болчихсон учраас гэж бодоод би болж. Тэгээд нөгөө нэвтрүүлэг маань ярилцлал маань bucket list гэд нэртэй. Хоёлоо ярьжсэн bucket list гэдэг бол хүн энэ яваа наснда хийж үзхийг хүсдэг зүйлсийн жагсаалт байдаг. Тэгээ нэрийг жоногоогч танд хэлэхэд энийг хийгээ сууж байгаа маань бас би нөгөө зүгээр хүсэж байгаа зүйлээ л хийж байгаа. Тэгэхгүй бол нэг юм хийхгүй болохоор нэг юм цаанаас нэхэд байгаа юм шиг санагдаад байдаг. Яг таны фитнест яваад фитнесийн тамирчнаас ахуулаад багш болсон шиг, таны чонон капыг зохион байгуулсан шиг ийм зүйл байна. Тэгээд яг үнэ хэлэхэд би тантай ийм гой гүнзгий ярилцлага болно гэж үнэхээр төсөөлсөнгүй. Би танд маш их талархаж байна. Тэгээд таны амьдралдаа хийж үзхийг хүсэж байгаа 3 зүйлийг асууж болох bucket list. Таны bucket list нь юу вэ? Топт нь 1 2 3-т нь юу вэ? Нэгт нь би чопор унахыг хүсдэг. Ийм гоё жилээд гэдэг булчингаа гаргацсан гэсэнтэй. Тэр цуваанд явахыг хүсдэг. Ирчил хийнэ гэж бодож байгаа. Хоёр дахь нь 26 оны 11 сард нэг тэмцээн болно. Би тэнд Монголын хамгийн том булчинтай эмэгтэй гэдгээ батлана гэж бодож байгаа. Энэ угаасаа хийх гэд би өөрөө ажиллаж ахаан зэслээд ерөнхийдөө ингэж яхан. Уг нь нууц байсан ингээ хамаг нууц явчихж байгаа байхгүй юу. Энэ хэсгийг хасахгүй шүү найруулагч. Задалчлаа штэ гэ. За танд тэмцээнд бэлдэж байгаа. Бэлтгэж байгаа. Ерөнхийдөө бэлтгэлтэй одоо ингээд орох гээд байж байгаа. Тэр ажлын ачаалаа биш штэ. Ерөнхийдөө одооноос ингээл өөрийнхөө орны албан тушаалын өмнө тавиал ингээл ерөнхийдөө өөрийгөө жаахан чөлөөлөд мэдээж холбооныхаа ажлыг хийнэ. Ийм байна. 3 дахь нь нэг аюу том юм ихлүүлсэн байгаа маа би. Хэдэн жил байх юм. Ногоон дээр их маш том. Тэг хүүхдүүдтэй нэг өв соёлоо Монголынхаа өв соёлыг ямар нэгэн байдлаар энэ 3 дахь нь бол насан турш үргэлжлэх юм байна. Миний нүд харж байгаа цагт тий оюун санаа ирүүл байгаа цагт би хийж л авах болно тий. Тэгэхээр өв соёл тэр хөөрөний дайлан таарцаг мал аюуд тэр одоо зүү орох тэр ойдлын бүх төрлийг тий ингээд яасан юм бүтээлүүдийг л үлдээндэл гэж боддог шүү дээ. Би одоо юу гэдэг одоо мөнх штэ бурхан болоод ингээ явчихад миний ачцээ өндөр тий миний эмээ гэд нэг ийм хүн байсан юм бэлээ энийг хийсэн юм бэлээ ийм шүр судар чимээд ийм гой ураа гатгамал энэ нь одоо ингээд Монголын өв соёл юм бэлээ ч гэдэг юм ба тий ийм нилээдгүй ачцээ нартай нилээ удаан хугацаанд амьдрах өөрийнхөө бүтээлээр үнцглэр амьдрах ийм 3 юм байна да. Ашуу зөндөө жижиг зөндөө байгаа. Тий. Яг нөгөө та хамгийн топ гэсэн 3 хэлсэн баг тий. Хоёр дахь нь одоо нууцл яг хэрэг таны хүсэх юм бол хасчих болно. Тий яхан тий. Нэгсэндээ та өөрийгөө гарцгүй болгож штэ. Нөгөө юу ачлаа штэ. Ам халаад. Ам алдчих. Ер нь л энэ нэг тийм этгээд юм том булчинтай байх сонирхол маань бас их нөлөөсөн юм одоо би ер нь дуртай штэ. Нэгэнт бодволтонгээр явж байгаа бол тий. Одоо тэг 2 жил бэлтгэл хийсэнгөө жаахан яарч л байна. Одоо бэлтгэлдээ орох гал сайн түрүүшин 7 хоногоос эхэлсэн чинь бас л чанга шүү ядраал жаахан залхуу үрээл тэгж штэ. За сүүлээсээ 2 дахь асуулт гэх юм уу? Түрүү нөгөө та өмнө нь 18 оноос
өмнө буюу ариуна байхдаа нэлээ сэтгэл зүйд сул дорой байсан, уйлан хаа байсан гэдэг чинь шүү дээ. Одоо ер нь яаж н? Одоо ер нь та сүүлд ер нь нулимс хизээ гаргав. Төрөн бас ингээд дээгүүлэх гэдэг чинь шүү дээ. Ер нь нулимс хэр хатуу байна, хэр сул байна? Би угаасаа төрлөх хүн нулимс сул шүү дээ. Кино үзээд шүүлж идэг. Хажууд найз нөхөд жаргал зовлон ярахад дагаад уйлж идэг. Тамирчин мань тайсан дээр төрийн дулаад дуулуулж захад уйлалт дулаал тий. Ер нь нулимс их ойрхон. Угаасаа өөрөө их уян тийм хүн. Хамгийн сүүлд хизээ уйлсан гэж юу? Сая 8 сард Азийн аврах шалралт тэмцээн дээр манай төрийн бол 3 удаа дуулагдсан. Тэгэхэд уйлсан байна. Тэрнээс хойш одоо уйлаг байгаа юм байна. Таны нүднээс гарах нулимс болгон дандаа баярын нулимс байгаасаа гэж би хүсэж байна. Дандаа амжилтын. Гэтэ гонгийн нулимс хаяа дотор онгойлгодог шүү дээ. Тийм бах тий. Тэгдэг шүү дээ. Өмнөх Ер нь уйлах муу биш ээ. Бүх юм ингэж гадагшуулчихдээ биш. Би бүр ер нь жаа уйланхаа талтай шүү дээ. Гэтэ энд тэнд орж ганцаараа уйлна. Эгүй нийтэд ганцаараа уйлна. Гоё штэ уйлаад нэг дотор онгоц. За цагаал ингээл те томсгаа авал дотор хөнгөрөөл ингээл. Зовлонго хүн ч чаахад л бүтэнд нь асуудал гарч байгаа юм чинь тэгэл одоо өөрийнхөө л зохицуулаад явна да. таны амьдралаас авсан хамгийн үн цэнтэй сургамж хинээс эсвэл ямар үйл явдлаас та танаас юу ойлгож авсан бэ? Аюу олон биш үү? Би бүх зүйлээс суралцж явдаг. Бүхий л зүйлээс. Одоо ч суралцсан. Бас л ингээл амьдралаас сурсан хөдөлшгүйгээл яа бас л ингээд сэтгэл хөдлөлийн асуудал руу орчих гээд байна. Тэгэхээр би тэрийг ярих боллоо. Тэгээ би харин фэйс дээрээ өөрийнхөө бичдэг яа. Би ямар нэгэн зорилго төрөхийн тулд ямар нэг юм бүтээхийн тулд би дайсан таач нөхөрлөнө. Тэглэлээ. Уг нь ингээд тантай ярилцаад байгаа л юм байна. Үнэхээр тэгээд ялч бас цаг хугацаа нэлээ. Асуулт ингээд сэтгэл хөдлөж яриусараа бараг цаг болцсон байлаа. Цаг болчихсон. Үй тийм үү. Харин тийм ээ яг ингээд ярианда орохоор энэ цаг хугацаа асар урт өнгөрдөг юм аа. Тэгэд одоо танай контентыг үзэж байгаа үзэгчдүүд одоо яаж хүлээж авах юм бэ мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр миний ярьсан яриа бол тий нэмэгтэй хүнээс гардаг сэтгэл зүйн л асуудал. Тэрнээс энд одоо чимгэлсэн зүйл байхгүй тий гоё чимэггүйгээр байгаа зүйлээрээ л ярьлаа. Заавал би номны үгээр ярих шаардлага байхгүй. За зүг боловсон юм соёлтой байж хичээсэнгүү. Яг л байгаа. Яг л байгаагаараа байла. Надад гоё чимэг угаасаа хэрэггүй. Тий. Ер нь бол хүн ер нь альваад гоё чимэггүй байх шиг сайхан байхгүй шүү дээ. Байгаагаараа л. Сая нэг контентэд орчоод нөгөө дэги гэд хөтлөгч шүү дээ. Тэрийг хөөхстэй үрж амьдар нарлаа гэлчгүй. Гэхдээ би тэр албаар хэлсэн байхгүй. Одоо нөгөө контентыг гоё хөгжилтэй байлгах гэдэг. Хүү доор нь өстэй юм монгол хэлний үг юм уу гэж хэлсэн. Тэгэл би бодчихсон. Хүний ярьж байгаа ярианаас хүртэл ингэж зовлон гаргаж ирдэг. Яасан зовлонтой олсуудтай гэж бодож байгаа юм чинь. Тэгээ одоо яах вэ те? Өнөөдрийн чанангаа ийм л хүн байна. Нэг иймэрхүү юм ярьдаг. Сэтгэл зүйд нэг иймэрхүү дархлаатай. Ийм л хүн байт ингээл тэгэл хүмүүс ойлгож байгаа. Гэтэ энэ би бол яг тэгтээ бодож шүү. Яг өнөөдөр битээр чивтэр яриаг сонсоход эндээс хүн юу авах вэ гэж бодож чинь. Них авах зүйлгүй баха. Яана гэж мэдгүй. Гүүхаа би бол эсрэгээр нь бодож байна. Них одоо тэгтэл ямар ч гэсэн зүр яав эмэгтэй хүн хоёр ертөнцтэй өөрөө өөрийгөө хайрлахгүй бол хинч чамайг хайрлахгүй шүү. Хин байж гарч ирэх нь хин болж явах нь эмэгтэй хүн өөрөөс нь шалтгаалах. Гэтэ би одоо нэг айхтар том мундаг болсон юм биш шүү дээ. Гэхдээ өөрөө өөртөө бол уламжийн гоё ингээд амьдралыг нэг чиний хэлээ заасны нөгөө талд нь гарцсан. Хоёр амьдрал үзэж байгаа хүн шиг санагддаг шүү дээ. Ер нь бол хоёр удаа амьдарч байгаа юм шиг. Тий, хоёр удаа амьдарч байгаа юм шиг. Та
тайзан дээр ингээд гарангууд эргэн тойрны хүмүүс ялангуяа ер нь их ойр дотны хүмүүс ер нь хүнд айгүйх юм хамгийн их урам угалдаг гэх юм уу. Шүүмжилдэг иймэрхүү байдал одоо ажиглагддаг. Тэгээд ер нь таныг яг тайзан дээр ингээд гарахад хамгийн ойр дотноос ч хүмүүс ер нь яаж хүлээж авсан. Тэгээд энэ та дөрөв ярьстай доор комент ингээд хүмүүс бичдэг. Тэр бүх юмыг та ер нь их тоо яаж хүлээж авдаг вэ? Анх бол жоохон эмзэгэлдэг байсан шүү дээ. Одоо л ерөөс тоодгүй шүү дээ. Ер нь бол ойрын хүмүүс л урам угалдаг шүү дээ. Ер нь хор дотроосаа гэдэг шиг. Ер нь бол тэгэл одоо яг энэ одоо энэ миний булчинтай энэ би хаач зарим хүмүүс таатай харагддаг юм шиг байна. Гэтэ энэ бол өөрөө спортын золиос байхгүй юу? Би яагаад энийг сонгосон юм? Хүний хийгээгүй юм хийж үзье гэж бодсон. Хүний хийж чадахгүй тэр эмэгтэй хүн том булчин би болоход ямар зовлон тулдیں۔ Гэт би өөрөө мэдэрсэн, зорилгоо мэдэж байна, золиосоо мэдэж байна. Тийм ээ. Тэгэхээр энэ миний сонголт байхгүй юу? Тэрнээс би сайхан гой дураал гой зүгээр питтэй байгаад боломж надад байсан шүү. Би яагаад энэ замыг сонгосон? Би булганых байхгүй хамгийн хог нь анхдагч авах гэдэг. Тэгэхээр нөгөө Монгол байхгүй английн тамирчин болъё гэж зүтгэсэн. Надад өөрт мань булчин мань зөгтөг санагддаг шүү дээ. Зөгтгөн болов мэдгүй. Хүмүүс л хараад юу яад шүү дээ. Зарим нь ер нь бол спорт талаасаа спортын хүмүүс бол энэ стар хөдөлмөр шүү гэж мэддэг. Ихэнхдээ намайг сошиалд хамгийн их дарамжилдаг бас миний үеийн өвчүүл байдаг байхгүй. Миний үеийн өвчүүл. Балиар дарамжлна. Тэгэл одоо яах вэ те? Буйнараа олно биз. Би тэгээ бас хэрэг дуртай юу фэйсбүүк нараад хардаг байхгүй. Заахан гүзээтэй өөнөрт байж идэв. Тэгэл бас хэрэлдмээр санагддээ шүү дээ. Эцэн дэх басаамасаа гэл те. За тэг яах юм дээ? Тэгэл буйнараа олгодог хүн юу сэтгэж чинь юу тарин түүнийг хураана гэж үг өгдөө шүү дээ. Ер нь бол тэгэхээр зарим нь муухай том булчинтай гэл тэгжлээ дээ. Надад бол би өөрөө өөртөө таалагддаг юм чи чухал. Би өөрийнхөө биенээс өөрийнхөө хийж байгаа ажлаас би кайф авдаг байхгүй. Дуртай юм хийх гэдэг чинь хамгийн хүний тийм. Ер нь л манай энэ хүүхнүүд нэг ингэчмээр байна шүү. Би заавал одоо бодичин бол заавал тамирчин бол гэдэг зүйл шүү. Ер нь өөрийн гэсэн нэг хоббитой баймаар. Сонирхтой зүйлтэй тэрлүүгөө бүр улаардаг те. Тэрнийхээ төлөө сэтгэдэг, тэрнийхээ төлөө хийдэг. Юу ч хийж болно шүү. Тэ. Тихмээр л юм шиг байгаа юм да. Тэндээс л хүнээс нэг гарч болох чадвараа энэ шавдаг байхгүй хүний дуртай юм гэдэг чинь. Одоо тэр нэг Монгол зөвлөө тэр чинь одоо аалсаа зүгээр мессеж тэгэл заримдаа гэдэг чаддаг юмараа хүн гараад ирж байгаа үстэй. Тэгэхээр ямар нэгэн хоббитой сонин ийм гоё юмнуудыг сонирхдаг баймаар байгаа байхгүй. Тэ? Юмыг ингэ сонирхдаг. Сонирч баймаар байна. Сонирч баймаар байгаа байхгүй. Би тэгээд сая нэг найзтайгаа ингээд юу яагаад телевизэр үзээд юм яриад вайн нугаас очсон байхгүй. Тэгсэн чинь настай хүмүүсийн бүжиг гардаг байхгүй. Хасаараа бүжиг бүр тэмцээ хийдэм биш үү? Нийтийн бүжигийнхэн чинь. Тэр хүм надаас 10-аад ихч бас настай хүн л дээ. Тэгсэн чинь ингэж ярьж байгаа байхгүй. За яамал байгаадаа эднэр одоо хөшөрч өгчиж юу завтаа ингэж явдаг. Би тэгээд дотроо бодож байгаа байхгүй. Хүн яаж л сэтгэж чинь тий. Энэ сэтгэх бол өөрчлөгдөхгүй хаа гэж бодож байгаа байхгүй. Санин сэтгэх байгаа зү. Чамд тэг санагдахгүй. Чи битэртлийг санагдан заяа. Яг тухайн тэр сэтгүүтэй хүмүүст бол тэр ерөөсө сонир биш байгаа байхгүй. Яа сайхан настаа усад бүжиглээл ингээ хасаараа бүжиглээл те тэмцээ хийгээл дотроо хөөхөн ингээ номер өмөрс яг л ингээл хувцснаар нь өмссөн. Тэр хараад ингээ бүр ингээ шоолоод байгаа байхгүй ойлгож байна уу? Шоолоод байгаа байхгүй. Гэтэл амьдрал дээр тэр хүн яана одоо нөгөө хч манд сонсох байх та. Одоо сонсох нэг хичээний үзэхгүй ч бол өөрийг ингээ амьдрал дээр харъя л та. Нилээдгүй ингээд өвчний асуудал заавалцсан. Шүтамгүй болцсон тий. Гооцын хувьд ингээд тэр ихч өөрийгөө бүр ингээд амьдралаас орхицсан байгаа байхгүй юу? Өөр ингээд тайцсан байгаа байхгүй юу? Гэтэл тэр телевизээр гарч байгаа тэр настайчууд ч гэдэг надаас нэг 10 хэд мэдэгч. Тэгтээ нэг 70 80 настай хүн хүртэл бүжилж байгаа байхгүй юу? Тэдний тэр гоё сэтгэл зүй, тэр гоё явж байгаа хөнгөн шингэн миний хажууд бүр юу вэ те? Гэт ингээ харж чад тэр талаас нь сайн талаас нь хүн хараа. Боли эдрэстээ эрүүл байгаа хта гэж хэлэхгүй байхгүй юу? Хөнгөн шингээ яасан сайхан байна гэж хэлэхгүй байхгүй юу? Өөрөө настай хүн шүү дээ.
тэгэхэд муулаад байгаа байхгүй. Энэ жил нөгөөд нь Монголын одоо байгаа хогийн сэтгэл зүй байхгүй. Сэтгэлгээ байхгүй тий. Тэгээс одоо би одоо өнөөдөр ингээд энэ спортер хичээлээ залуу болчаал ингээд байгаа юм биш шүү дээ. Зүгээр надад залуу ганц л юм байна. Яг залуучуудтай хамт сэтгэж чаддаг. Тэдний нөгөөд юун дотор орж би ойлголцож чадчих байгаа юм чинь миний сэтгэлгээ залуу байгаа гэж би өөрийгөө боддог байхгүй. Үгүй ядчихгүй одоо манай охин дэт ээжийн хувцлалт гэж байна. Стилэн дэлтэхгүй ма таа гэдэг. Тэгээ нэг зурагтаа цомц момц ингээл байх юм бол өө шиг надад зарайлж байгаа хүүхч юм байна. Ээж юмс гэж гэдэг юм. Тэгэл одоо би үеийнхэнтэйгээ адилхан хувцлална гэвэл би бүр өстой годомжинд явж чадахгүй байгаа. Яг тэрүүгээр хөшөө хардаг. Та бүр тэрнээс бол стресстэй байна шүү дээ. Тэгээ шүү дээ яг үнэхээр. Тэгэл ингээл өмдөндөө бол урж мураалтай хайчилж маачлал ингээл эсвэл энэ тэнд зураг мураг наагаал ингээл зэрэгтүүлэл өмсөж өө сайхан гоё алхаж байгаа чинь. За найрлагч мод ахаад тах шиг байна. За. Юу чонгооч. Төгсгөлөө би ингэж шийд юм аа. За. Би энэ ямар нэгэн асуулт асуухгүйгээр зөрүүлдэждэг. Магадгүй таны тайлбарч тавихгүй зүгээр асуулт асуухгүйгээр тэгэл нэвтрүүлгээ төгсгөн. Таны үгээр гэсэн үг. Тийм. За сэтгэж одоо юу хэлэх ёстой вэ? За ямар ч өнөөдөр энэ контентэнд урьж орж цасан маш их баярлалаа. Гэхдээ айхтар хүний сэтгэлийн гүн рүү ер нь орж яриулчих гэдэг юм биш үү? Тий. Хүний нулимс центр цээлзүүлээд гэхдээ өнөөдөр бас ингээд өнөөдөр чамтай ингээд сайхан ярилцсан да бай сэтгэл хангалуун байна. Ягаад гэвэл бас тэр болгон иймэрхүү зүйлийг нэг хүнтэй ярьдаггүй юм байна. Үгүй ярьдгүй байж өнөөдөр энд орж ирээд ярьчих юм бас тий. Тэгээ сайхан ярилцсанд баярлалаа. Тэгээд энэ өнөөдрийн яриа хинд юу өгөх нь надад ерөөсөө сонирм биш байна. Тэр хүн яаж хүлээж авах тэр хүний асуудал. Өнөөдөр би л их сайхан сэтгэлээ онгойлгочлоо. Тэгээ баярлалаа. За тэгээд би одоо дугаар болон дээр л шахуу хэлж байна. Хүнд энэ цаг хугацаа зарцуулна, зориулна гэдэг маш том хүндэтгэл байдаг нэ. Тэгээд та миний саналыг хүлээж аваад хурж ирээд надтай хамт кофе уугаад ярилцаад тэгээд ярилцлаганд маань оролцсонд танд маш их баярлалаа. Тэгээд юу сансан 9 цагаан үслэнд сэтгэлэн бүтгүүлдэг ба. Сансан бүхэндээ хурц сараас яваарай гэж. За баярлалаа жоногч.